Тэн ингээ эхэлсэн байгаа мó тий. Тэгээ ер нь бол эхэлсэн баг. Магадгүй манай эхний дугаарт Love Comedy Club-ийн захирал Daily Show-ны хөтлөгч санхүү эдийн санхүү менежмент мэргэжлэр төгссөн тий. Тэгээд комедиан бүрээд хүмүүн нэрээр алдартай манай артист хипхоп рэпер ёо андата яатаа мэ болж байгаа. Үүсгэн байгуулагч. 976 илүү. Лууж Instagram-ийн админ 976-гийн үүсгэн байгуулалт. Одоо болжоонээс энэ өнөөдөр дуусахгүй шүү дээ. Аа мэдчихлээ. Түрүү маань оролцож байна. Үйлчлэг баярлалаа. Ямар гоё юм бэ. Гоё юм байна. Өрсөн баярлалаа юу нэртэй тий. 근데 түрүүгийн анхны подкаст нах гэсэн чи арай 2 дахь нь байж таарсан. Тийм 2 дахь. Миний 2 дахь байх. Ярин өмнө чинь би бас гоо юу ч яриад лээ. Бас нэлээд их юм ярьчихлээсэн. Тэгээ одоо тэр үеэс гэдэг өөр хүн бо. Харин нэг юм тодорхой хэмжээтэй өөр хүн болсон л гэж боддог шүү дээ. Саяны танилцуулга ямар байна? Арай л Зөв үү? Гэтэ зөв үү тий? зөв. Гэтэ би ингэж танилцуулахаас амар хичээж байна. Нэр бас амар олон юм байсан биш үү? Айгүй хуцсны брэндээс нэхлээ яриа л та. Тэгээд нэг амар лаг бас брэнд болж чадаагүй. Яа тэгэхээр нөгөө нэг цаг зав би өөрөөс оруулж чадаагүй. Би ч нөгөө одоо 9-5 ажилтай. Тэгээ 9-5 ажлынхаа хажуугаар ингээд зүгээр сонирхол маягаар хоббигоор л хийж явсан. Яг их мөнгө төгрөг гаргаагүй. Хамгийн анх ихсэн чинь энэ Free Spirit 976 моргай дээр бишсэн. Анх нөгөө нэг луужин гэдэг нэг газар зүгээр хэвлэл хийдэг газар байхгүй. Зүгээр одоо би хүнээс захиалга авангуудаа хүнээс өөр газраас бодуулах авангуудаа голтон зуучлаад хэвлүүлээл авч хүргээд өгчдөг. Тийм хийжсэн. Одоо байгаа юу? Одоо байхгүй би юу хийхгүй байгаа. Манай завгүй байгаа болохоор тэр чинь нөгөө ашиг нь айгу бага байсан болохоор айгу ихээр оруулж ирээд явал ашигтай байсан. Тэгээ мэж тэр чинь амар гоё фан ихлсэн юм а тэр чинь. Мөнгөгүй зав яг коронавиг үе шүү дээ. Тэгээ нөгөө вакцин хийсэн хүмүүс 50,000 төгрөг гээд нөгөө хүчээсэн шүү дээ. Вакцин хийсэн хүмүүс гээд Тэгээ бас тэр мөнгө бас хин нэгний бас тий стартап бас нэг хөрөнгө оруулалт болсон юм. Тий болсон. Тэгээд гой зөв ашиглаж чадвал гэж уусаа тэгээд идээд тосгосон гээд 50-50-ыг эхнэр бит хоёр 50-50 хөрөнгө оруулалт 50-50-аар хөрөнгө оруулаад. Тэгээд 100,000-аар нэг 5 бодвол биш 6 бодвол захилаа 7 ч захисан. Тэгээд гайгүй хэвлэлийг ингээ хараад үзчих гайгүй гоё. Болж байна. За окей. За тэгвэл гээд тэр 7-оо зараад 7-оо 10 болгоод 10-14 ингэж нөгөө нэг юм алюмины үлгэр шиг явсараа. Тийм тэгж явж хагаад гайгүй болсон байхгүй. Олон хүний захиалга авдаг болоод хүүдийн мөдөө оруулж ирдэг болоод. Тэгээд хүүдийг гаргаад ирсэн юм ч тэгвэл өөрсдөө би нөгөө нэг тэр бодитын нийлж маазарж байгаа дуу хийсэн шүү дээ. Тэрийг маазарж байгаа. Юу вэ? Юу? Тэр маазар юм уу? Маазар шүү дээ. Ёо гэж хэлээд боди гомдсон шүү аа. Боди яг маазар биш бүх хамаг тэг сүнсийг гинчээ ингээд бүр ингээд амьдралдаа хийсэн бас нэг том алхам гэж бодоо явж байгаа. Төрөөгөө маазрайсэн. Чи тэр өмнө хамтрагчийнхаа нэг юм бүтэл мөрөөд юм гоё юм нэг шатыг чи ингэж боди бүтээж угаасаа маазж байгаа л гарсан доохгүй тэр чинь анх эхлээд цааш ихтэй. Гэхдээ одоо боди гол нь тэрийг маазран гэж хүмүүс ярих дургу байхгүй яг. Тийм нэрнээсээ юу? Чихнээсээ юу? Тийм. Чи нэг юм хийцэн тэр нь амжилттай яг юм байна тий. Писта авчлаарай ангагшаа. Тэгээ яг эхлээд бол битээр ингээд тэр чинь би анх удаа дуу муу би ч дуу чинь биш шүү дээ, рэпер биш шүү дээ. Зүгээр ингээд очиод андаа боди ингээд аюу гоё дуу хийгээд иддэг гэсэн юм уусаа. Тэгэхээр мань ингээд нэг яав үзчихлээ. Би ч нөгөө нэг комеди дээр бүрээд ярьж эхэлжсэн болохоор за зүгээр тэрэндээ талентуулаад бичлэг комедигийн бичлэг цацчаад араас нь тэр дуу явъя гэж бодож байсан байхгүй. Тэгэхээр анхнаасаа бас нэг масын хараа байсан. Тийм байсан байхгүй. Тэгээд тэн дээрээ зүгээр би ингээд миний хувьд чинь ингээд яг тэр миний өвчт бол маазраа байсан байхгүй. Би одоо зүгээр өөрийнхөө нэг юм дөрвөн мөрттэй л бөгцсөн. Анх дөрвөн мөрттэй очиод энэ ямар мэгс жоо болж штэ гээд тэг ингээд наадах нэмээд биччих гээд. Тэгээд явсан чинь за би нэг юм тахилтаа бүтээр олоогүй юм. За ямар ч хэлсэн эхлээ орхицъя. Тэгсэн чинь боди нэг 2 өдөр гарan бодсон. Тэгээд тахилтын за манай тахилтын амар тахилт олчлоо гээл. Боди олчлоо гээл. Тэгэл надрын хаалт байхгүй. Бүлээ гэнгэ бичсэн. Зөв бүлээ бүрээд гэсэн 2 л үгж яаж байгаа байхгүй. Дахил амар тахил. Бүтэн заяа амар тахилтай заяа. Уусаа амар тахил. Тий би бүр санаа зовоод фүү шинчээд андаа ингэж болж байгаа юм. Би айгаад айсан байхгүй ч амар ш. Тэр нь бүхэл бүтэн одоо энэ баахан ясныг бүр ингээд тэгчдэг. Одоо өөрсдийнхөө яс үндсийг тэгж чинь амар одоо хамаатан садан сонсох гомдон гэж бодсон. Үгүй амар минь. Puset, нэг тэгээ хийсэн чинь нэрэл маргааш нэг надад бодогдоо болдгоо. Өө за тийм байна гэд. Тэгэл за хийж.
Юу ч яваад үзье яваад үзээд. Тэгэл явж яснаа хийжсэн чинь нөгөө нэг амар өгнүүд орж ирж мэрэл. Тэгжсэн маяглаад битээ маягилжсэн. Талжганаад байгаа хандаа. Мантаа гэж орж ирж ирээ. Тэгээ бүрээд тэгдэм үү? Тэр чинь нөгөө нэг бодигийн жоок байхгүй юу? Боди надад анх хэлжсэн жоок байхгүй юу? Нэг юм хошин юу сумын төв дээр нэг ах нь яг тийм ярьсан өөр нэг ах яг бодит явдал. Нэг ах байсан тий хажууд нь нэг ах найз ах очсон чинь шууд ингээ бүсэн дээр ингэж хутгалчаад далжганаад байгаараа андаа гэд. Тэгээ яваад өсөж байгаа. Йоо. Тэгээ яах ч хөө нөгөөт нь Дэлжинжигаа хутгалаа. тий жоохон ууцсан л байсан л гэхдээ гайгүй. Тийм. Тэгээд тэр нь надад амар фаны санагдсан байхгүй. Зөвл амар юм мужик санагдаад. Тэгээд тэрнээс арч битээ нэг далжганаад байгаараа андаа мандаа гэдэг үйдсэн. Зүгээр тэрэн дээр маяг мазарж байгаа тэгэлцсэн чинь тэр нь бас амар хүнд хүрснэ. Боди ч бас тий. Гэж дагуулж тэр бэрээд. Шинэ махин шотч далжганаад байгаараа. Яадаг чи аав тэгээд ямар ч нэг рандом тэр амар юм ард нь хэдэн яаж хамгийн зөв Агрессив яг тийм. Тэр чинь тэгээ фаны тэгээд айгуу гоё инээж байгаа л хийсэн. Амар жаргалтай хамгийн жаргалтай нэг би нөгөө араас нь 4 5 дуу чи хэлээ. Тэр шиг жаргалтай айгуу инээж амар гоё хийсэн байх гэдэг. Тэгээд сонсоод зүгээр саунд клэдэр битэр хийг орчихсон. Тэгс чи бүр амар сонсоод нэг хүмүүс Тийм үү? тий 10,000 20 хүн сонсцсон саундклуб дээр би ч мэдгүй шүү дээ. Тэгээд 10,000 гаруй хүн болоод амар хурд өсөд хаана за хоёлаа нэг клипч юу яа. Миг өөр айгуу гоё сайн хоолой бичдэг газар бичүүлээд уусаа тэр үчин боди битэр чинь бодигийн гэрт нөгөө боди өөрийнхөө бичдэг гэсэн болохоор сайн хоум студент нэг амар сайн чанартай биш байсан. Тэнгүүтээ юу гэдэг лээ. Одоо нөгөө Эрдэнэ лейбл. Эрдэнэ лейбл гэж нөгөө нэг юунд байдаг сансарт байдаг. Сансрын нэг 13-ын дээр байранд байдаг. Тухайн үед нөгөө ялгаж сонсч мэдэхгүй байжсэн. Тэгээд жил 2 жилийн дараа сонсоод үзэхээр яг анхны хөлбөрийн тэр mix master Эрдэнэ дээр бичүүлсэн mix masterтай юуг ингэ сонсоод шал өөр хэл. Амар гой сонсогд юм л яг сайн чаддаг газар ч гоё. Тэнгүүтээ клип хийчихээ битэр чинь мөнгө төгрөг байхгүй ш. Одоо клип чинь амар үнэтэй. Тэгсэн чинь хин мөнхөө манай мөнхөө айгуу гоё туслыгээд ингээд юу бойка болохоор клипчүүлээ гэсэн. Андаа надад клипчүүлчих маань ингээд юун дээр нь туслая гэдгээс аахгүй. Уус клипчүүлээ гэж яхад нь ингээд боди YouTube клип хийх гэдэг юм гэсэн чи бойка туслыгээд тэгээд мөнхөө гуйж айгуу хямдханаар хийлгэсэн. Мөнхөө ч гэсэн өөр айгуу туслыгээд айгуу гоё дуртай өөрийнх нь бас ингээд фанер сонсдог дуу болцсон. Аманд нь орсон. Тэгээд шууд клип хийсэн хот чинь бүр амар фаны зүгээр цэцаахыг би гуугаа заа хаастаа гууж чинь ороод өгөөч хаа гэж. Цэцаах чинь тэр болсноор гоё хийсэн. Тэр үйл чинь препри зүгээр клип анхныхаа мазарч хийсэн дээ юу гэсэн тоглолцсон байгаа хгүй тий. Тэгэхээр тэрийг мазарсан гэж ярьдаар амар муу. Тэр ихтэй бүр яасан. Тэр чинь бас цэцаах чинь нөгөө тухайд яг клапд орж ирсэн байсан шүү дээ. Нөгөө нэг бид нар тий шүү дээ тий. Юунд хийдэг байсан шүү дээ парк дээр. Газар дээр нь. Тэгээд тэр үед цэцаахын нөгөө бит чинь багнуурлуу тоглолтоор явж ирсэн. Тий багнуурлуу тоглолтоор явж ирсэн. Тэгээд тэн дээр яваад нөгөө бид нар буцчихтаа цэцаах манай машинд явж ирсэн байхгүй. Тэгээ би нөгөө аха би нэг биш одоо дуу ганц сүлээ хийсэн байгаа шүү дээ. Тэгэл амар дууч амар артист яжууд явж байгаа шүү дээ. Тэгэл нэг сонсоолчмаар санагдаад байна. Ах сонсоход тоо сонсоход гэх ингэ санаа зовоод. За аха би нэг дуу хийсэн юм аа. Та нар сонсоод зүгээр ингээд сонсоод өгч гэдэг тэгэхгүй. Тэгээ би уцнаасаа тавиад ингээл тавьсан чил. Эхлэлийн нэг 4 мөр сонссноо. Энэ чи юм уу? Ёо. Цэцэх. Чи яг мөн үү гэж мөн танд өвтийн юм. Тэгэл чи юм уу гээл. Тийм үү ямар хөөрх юм. Амар өөр сонсогдд юм байна гэд. Тэгээд боди битэр ингээ бүтэн дүгэн сонсно. Наачаас хөөрхөн гоё юм сонирхолтой юм catchy сонсогдчих шүү дээ. Ямар нэг юм байна. Ан чин зүгээр хөөрхөн л байд гэдгийгсэн. Тэгээд би за цэцэхэн гэж юм чинь бол бас нэг юм байгаа л юм байна гэж бодоод тухайн үедээ бас том өнөр үзсэн шүү дээ. Тийм, боди бол угаасаа тэр тал дээр мэдрэмжтэй байхгүй дуун дээр юу 80% мэдрэмжтэй. Тэгээд би окей за болох юм байна гэж бодсон байжсэн чи дараа нь нөгөө дуун дээр бид нэг клип хийх гэдэг гуугаад. Тэгсэн чи ахбар шууд зөвшөөрсөн амар гоё өрөөл охин зөвшөөрс. Тэгээд заахын яг заваад харуулъя чи ахта завтууд юу боломжтой цагийн хэлж ахын айлгах заваад харуулъя яваад очие гэдэг. Амар гоё туслалцаа ёо. Ах дээр нэг 2 цаг л байсан баха. Харин жоо удаагаад нэг яг Kings Cross тухай хийжсэн шүү дээ. Kings Cross-тай хийгээд. Kings-ийн доор юу вэ? Body Victor чинь хоол захиалаа заяа. Мах зах тавьсан. Тийм. Мах виски тавьсан тий. Тийм, хутганы цуглуулах гэсэн чинь body тийм хутганы цуглуулах. Йоо, бодигийн бодигийн нөгөө хамаатны
хамаалмаас тоогооч могоц залуу байхгүй. Тэгээ амар олон төрлийн амар хутан үзсэн шүү дээ харахад. Тэгээ ингээд дэлгэж мэлгэж тавьж яваад ингээд би нэг хамааллынхаа ихчээс ингэж үзсэн зацаг малгайгийн зөө. 7 малгай юм. Айлуулах том ингээл 7 малгай зүгээр шив шин малгай юм яарлагтай газар. Хангуудаа. Ихчээ би нэг өдөр өмсөж буцаад өгье гэж гууж аваад тэнгүүтээ ингээд зүгээр яарлаг нь нууж хагаад өмсүүлчих жоох бүгдэнд нь. Тэгээ өөрөөхөө цамц байсныг ингээд цамц өмсүүлээд гууж мууж ингээд тэгээ бэг яхахгүйгаад бэг яхах нэг яагаад өгчдөг. Бэг яах бит. Яагаад цуг багнаар явсан байхгүй. Тэр үед бэг яах болохоор бэг яах яс заах бит цуг явсан байхгүй. Тэгээд бэг яхаас буугаад зайдлын цуг яачих гээд яг удааг хуучраагүй нэг дөнгөж бараг ирээл ярьж явж явах замдаа ярьцсан байсан. Тэгээд зөвшөөрөл окей гээл амар хурдан бүтээл тэрийг эдитлэх гэж жоох утсан гэж. Эхлээд мөнхөөтэй ярьж байгаа л мөнхөөгийн ажил заван таарахгүй. Тэгэл цаа чи нэг эдитлээл өнгө тавиал гэсэн чи шал өөрлөлтсөн. Биш нүг анх юу ч мэдэхгүй байгаа шүү дээ. Хэлхипний тийм өнгөгүй дүрстэй байдаг ч гэж мэдэхгүй нөгөө өнгөгүй бичдэг шүү дээ. Тэрний ч мэдэхгүй. Тэгээд ингээ яасан чинь дараа нь өнгө тавьдаг ч бүр шал өөрлөсөн. Бүр амар харагч магтаа. Юу юм уу гээл. Тэр чинь анлайт малайт хүн гуйж мөднөр бас нэг найз майзгаа гуйж муугаа. Манай тэр мөнхөө найз майзгаа гуйж мууж гэлдүүлж юм байна. Тэр бол амар эс. Тэгээд бас хөөрхөн юм болдог юм л. Тэгээд тэрийг гараад гарсныхын дараа бас тухайн үед бол фанилс амар хурдан хүнд хүрч мөрөд манай суугт чинь тийм хандлт байгаагүй шүү дээ. Байгаагүй. Тэгээд флапи юм дээр байгаагүй. Тэгээд фэйсбુક дээр цацсан юм. Тэгээд ингээд таслуулаад битэр чинь бас нэг яадаг пэйжд мөнгө өгсөн юм аа. Нэг 2 пэйжд ч үлээ нэг 30 30 ч үлээ бодол мэдчихэм. 2 пэйжэд таслуулаад нэг минут гарна релизгээр таслуулаа өгцөө. Тэгсэн чинь тэр нь амар олон хүнд хүрээд манай дээр тавьснаас илүү тэд нар өөрсдөө шууд саб хийгээд тавьчихсан юм бэл. Тэгээд аюу гой харагдаад тэр нь амар хүмүүст хүрээ. Тэгээ манайх руу хүмүүс тэндээс нь YouTube руу ч юм орж хайж орж ирсэн. Тэр баг 700 800 мянга үзэлттэй. Рил нь амар ус биш тийм. Тэгээд тэр тэндээс орж ирсэн бас юм байсан. Зөө. Nice. Тэгэл тэр дуу бол яг хөө тэгэл бүтсэн. Надад бол амар гоё л гэдэг. Одоо бодоход тэгээд надад бол хамаатан садан бичээл. Миг чалгах гэж. Дуу гэж сонсоод аав ээж чинь юу гэж бодсон? Би тэгээд юу хамгийн амар айжсэн юм тэр бусад хүмүүс сайгаагүй. Манай аав ээжсэн амар айжсэн. Тэгээд одоо манай миний хүүхдийн гэсэн. Манай аавч өөр амар юм одоо яг бүрээд хүн үү? Үгүй юу, бүр цэвэр бүрээд. Би ч айл айлтаасаа цэвэр бүрээд юм байхгүй. Аав ээж маань айл айлын бүрээд. Яг цэвэр бүрээд. Яг цэвэр бүрээд. Хүмүүс айл айл аав ээжүүд нь ч гэсэн бүрээд. Царайгийн бүрээд байхгүй юм. Бүр яг бүрээд юм шиг. За. Тэгээд амар үнц одоо ясаа амар дээдэлдэг. Тэгээд ингээд дээшээ ингээд хүмүүсээ түүх мөхөө мэддэг. Тийм болохоор аав маань л амар их юм аав ээж хөрмөл юм бочих үедээ л гэж бодсон. Ээж маань угаас намайг дэмжнэ гэдэг мэдчихсэн болохоор аав маань ингээд гомдчих үедээ гэдэг амар их юм бодсон. Тэгэл аав төрхөн хүн болгон хэлчихэл байгаа шүү дээ. Танаа хүүч юм хийчих. Бүр тийм үү? Хийлсэн л байгаа. Аав бол төрхөн тоохгүй л тэгэл миний яг ингээд дараа нь ингээд тухайн үед яасныг сонсч байсан. Тэгээ аав нь яггүй. Миний хүү тэгээ өөрөө зөв гэж бодож байгаа юм чинь. Тийм. Тэр тэгэл гоё штэ чи өөрөө чиний л амьдрал юм чинь ингэ явж байгаа нь гоё гэж тэгсэн чи би өмнөх ингээл тавьчихлаа. Тэрнээс өмнө би хейт хийж байгаа комментуудын амар ингээд хүлээж сериусны хүлээж аваад гэсэн чинь тэгэл аавтай уулзаад тэгэл сонссон чи тавьшрал гоё болсон штэ. Айгүйх бараг чамаа бүлэн гэсэн юмнууд айгүйх байсан тий. Тийм. Ер нь бол гэхдээ яг ингээд энэ дуунаас намайг нэг хүмүүс онцолж харддаггүй юм. Боди үү? Яагаад? Яг бүрээд хүн гэхээр боди гэж боддог юм билээ хүмүүс. Тийм нөгөө яг бүрээд яг ийм алаг цаам цөмсөн те боди. Цаа чи бүр юм яг юм дүрдээ амар орцсон. Яг харахад тийм харагдаж байгаа байхгүй. Боди бол бүрээд биш те? Бүрээд. Бас уу? Бүрээд ч те цаа чам. Тийм. Тийм юм бүрээд тэгээд яг цэвэр гэж явах те. Тэрийг одоо цэвэр нохош. Цэвэр зүстэй нохош. Үгүй чи сайн хэлсэн шүү дээ. Хоёр талаасаа цэвэр бүрээд таа гээд. Тэгэхээр нь би яг цэвэр гэдэг нь биш зүгээр л шууд бүрээд зүгээр бүрээд л. Тийм цэвэр нь. Боди бол яг хоёр талаасаа биш бах те. Тийм манай хүний чинь ээжийнх нь ээж нь эмээ яг бүрээд тэгээд ингээд эмээ ингээд доошоогоо ингээд өөр хүмүүстэй суугаад явсан. Тийм л. Манай хүн чинь ээж нь бол айгуу гоё бүрээд гэдэгтэй бас айгуу гоё. Би уулзахаар бас гоё юм ярьдэн шүү дээ. Түрүү сүүлийн юу хийж? Мань тэгээд ажиллаа хийгээл
ихэнх цаг ер нь дэйтийг зориулж байгаа. Дээдли. Тийм. Дээдлийн тухай гоё ярина хэвлээ. Тийм. Дээдли жоохон гоё юу ялгаж байна. Олон гоё дэлгэрүүлээ Комеди карьерийн тухай ярилцъя гэж. Комеди бол маний карьер бол зөвхөн новшин урт шүү. Гэхдээ айгүй муу гэж шахах. Мөн гоё үнэн л вэ анда нэр. Би одоо ингээ бодохоор Амжилт гэдэг бурд биш. юу хийх нь жоо Юу хийх нь гэдэг. Тэгэл яриул бас яг ярина комеди карьерийн тухай тий. Тэгээ би бол айгүй муу карьертэй байгаа. Ингээд одоо ийм удаан хийсэн үний хувьд шүү. Айгүй муу байгаа. Өөрөөс бас тэнд айгүй шүмжэлтэй хандаад байгаа байхгүй юу? Тийм ч нэг комеди байгаа байхгүй юу? Хугацаагаар нь бодвол урт. Тэнгүүд нөө одоо гарсан тайз гэдэг юм уу тэргүүр нь баг нэг хугацаанд гарч Тийм одоо жишээлбэл тэргүүр нэг за ингээд 3 жил гэхэд одоо тэнд одоо гарсан тайз нэг юм 30 ч юм уу одоо за 100 гэж бодоход тэр чинь 3 жил 100 гэдэг бол ууса комеди удаан хийсэн хүн гэж яригдахааргүй байгаа. Өөр нөгөө нэг жилэн л амар юм сунгаад байгаа бол яг нөгөө олон тайз байх юм бол олон жил хийстэй. Өдөрт тогтмол нэг тайз нэр гардаг бол тэрийг за 3 жил хийсэн гэж үзэж болж байгаа. Тэгэхгүй зүгээр нэг юм яг 3 жил хийгээд 3 жил өнгөрцөн болохоос биш дунд нь гарсан ер нь гарсан тайзаар нь одоо ийм тэгвэл зүг тийм. Тэгвэл бүр хамгийн анх нэг тэдэн хонд комеди хийж эхэлж тэрнээс үлээ. хойш тооцвол бараг 12 жил. Тэгээд тийм болчиход Одоо гэхдээ гарсан тайз амар зөөхөн. Тэгээ нөгөө ингээд 10 жилд англи хэл айгүй олон жил заацсан. Тэгээ яг нэг сураагүй байдаг шиг л 6-7 жил англи хэл үзсэн хүн гэхээр одоо ингээд сонсоход бол бүр яг ингээд цэвэр ийм 6-7 жил ингээд битүү үзсэн юм чинь. шууд англиар ярих. Тэнгүүд тэр чинь нөгөө нэг одоо орсон 40 минут айгүй баг нэ. 40 минутаар 7 хоногт за 2 цагт орно шүү дээ. Тэнгүүд 80 минут заяа. Тэгээ 3 жил гэр юм чинь юу ч шоо. Тийм. За би бол комеди индастригийн хувьд таяртай хамт байсны хувьд таярын карьерийн чи эхлэлийг хоёулынгийн чинь би бол амар сайн санаад байгаа. Яа гарч ирж байгаа үеийг төрөг бол хамгийн анх UFA комедиг Тийм UFA дээр тийм. UFA дээр яг гоё комедиг явж явах үеэс хин заяг бол UB комедиг оп майк дээр л заяг анх харж байсан. Тэр үед яг гялзаад нөгөө увс хэлийг яг ярьжсэн үед гэсэн баг. Заяг үед ч хизэнээс эхлээд комеди хэлж. Би ч одоо саяныхаар ярих юм бол одоо 20 оноос хойш баг Анх ярьсан нэг юу те? тийм баг 5 жил мэл болох. Үгүй биш ээ. 22 он маа юм уу? Сүлд шүү дээ. Тийм сүүл 22 он маа. Нэлийн сүлдээр 22 оноос тийм. Тэгээ 22 оны би чинь тэгээд 12 сар тэгээд 4 сард нь 5 сард нэг бичлэг цацаад тэгээд байх. Тэгээд тэрнийхээ 7 сард нэг цацаад тэгээд одоо байхгүй. тэрнээс комеди биш цэцэг Тийм. тийм. Тэгэл нөгөө нэг ингээ байгаа. Тийм. Яг одоо өөр контентүүдтэй байгаа. Тэр нь бол битэд бол нөгөө сэдвээ сайжруулах айгүй утсан. Ер нь бол нэг хэсэг нөгөө яг сайжруулаагүй биш. Шинэ сэдв бичээг айгүй утсан. Нөгөө сэдвүүд нь ингээ яваад идэг. Гэтэ бүр амар сайн нэмж чадахгүй. Тэгсэрний бас амар шинэ юм бичиж чадахгүй. Амар юм сонин гацаанд орсон. Тэгээ өөртөө нөгөө цаг заваа бас зориулах нь жоохон багассан. Бас юмнууд байсан. Тэгээд гарч байгаа тайзнууд ч гэсэн цөөрөөд ингээд өөртөө бас тэндээ жоохон цаг зав зориулж чадаагүй тийм. Ингээд хувийн өөрөөсөө амьдралын асууж. Чи гоё UFA-гийн тухай гоё түүхээс ярьж. Яаж UFA ер нь UFA ч одоо бидний мэдих одоо лаглаг мундаг болсон зарим комединууд хүртэл байсан баг. Тэмүүлэн байна. Баяраа. Яг хин бас байгаа шүү дээ. Оюка ч хүртэл байгаа. Оюка байгаа. Сайн ярил те. Хин нөгөө бизнестаас номи хүртэлсэн. Номи байсан. Өөр чинь өөр ер нь UFA чи ер нь айгүй лаг комеди байсан. Боди байсан. Тэгвэл UB комедигийн дараачийн үе байгаа хэрэг одоо тэмүүлэн баяраа яг одоо дараачийн үеийн ранкаар дээр байгаа хүмүүс хэмжиж. Тэр комеди клуб анх яаж үүсвэ? Тэр тухай бас гоё яриач. Тэрийг бас ихэнх нь мэдгүй. Одоо баг санадаг хүн баг айгу цөөхөн л яг тухайд UFA-д байсан. Այսօр нөгөө нэг мост зүст байсан хүмүүс айгу их санд юм л. Тэгсэн чинь тэр чинь нөгөө нэг анх бид нэр 17 биш ээ 18 оны 3 сард эхэлчихсэн яг. Тэгээ 18 оны 2 сараас ч илүү бид нэр анх ярилцаал. За окей хэдлээ анх булгаа нөгөө манай одоо хей булгаа шүү дээ. Булгаа баяраа хоёр ингээд анх ингээд нэг тусдаа нэг юм бодцсон. Ер нь хэдлээ комеди ингээд үсхийг гээд ингээд бодцсон явж ирсэн юм бэл. Тэгсэн чинь булгаа ингээд асуусан чинь тэрний өмнө баяраа бас Facebook групп чатан дээр санхүүгийн групп чатан дээр групп дээр санхүүгийн аавн дээр юм. Санхүүгийн аавн дээр комеди сонсож асуусан. Facebook санхүү эдийн засгийн сургууль Facebook групп дээр бичсэн байсан юм байлээ. Тэгээ тэрийг олж хараад баяртай уулзаад тэгсэн чинь надаа нэг хитэн хүн байна. Одоо нэг юм хитэн талаас надаа хүн байна тий. Гэт чинь хүн олдохгүй шүү дээ бас яг үнэндээ. Тэгээд булгааны талаас одоо би
надаас гадна дахиад нэг хүн байгаад ингээд чи булганы талаас ирсэн юм биш тий. үү? Булгаа битэрч угаасаа орнотын цуг нэг байр хажуудлын байр найз байсан байхгүй. Тэгээ ингээд энэ талаас 3 гээд нөгөө талаас бас ингээд 3 ирнэ гээд баяраа 2 хүн авалж ирнэ гээд тэгээд ингээд яасан чинь манай талаас ирэх нэг хүн бас байхгүй болоо. Тэгээ ингээд Тавуулаа. тий. Тэгсэн чинь ингээд дөрвөл нөгөө талаас 3 манай талаас 2 ингээд тавуулаа уулзсан байхгүй. Тэгээ уулзаад анх уулзаад ингээд шал мэдгүй хүмүүс байгаа шүү дээ. Нэг нь ч бүр ирээчгүй юм зөө. Дөрвөн л уулзсан. Тэгэл окей. За хэлээ чамд юу байгаа махаа ингээд нэг юм ангийн самбар дээр очсноо яриац. Жөкө яриад байгаа. Жөкө яриад. Тэр амар кринж тийм. Гэтэ бид нар тэр хамгийн анхны кринж гэсэн нөгөө бид нар яаж бичих ойлгоогүйсэн хүмүүс болохоор бидэрт амар гоё шинэлэг санагдчихсан байна. Тэгээ баяраа чинь бас одоо ингээд харахад тухайд за хэлээ ингэж бичих юм чи. Надад бол нэг юм би юм ярьчин гээд бүгдээрээ нэг юм санаандаа байгаа. Гэтэ яаж чадахгүй. Тэрийг нөгөө нэг болгож чадахгүй. Тэгээ бүгдээрээ за ингэж яриад худлаа юм ингэнгүүтээ хэлээ шууд яриад үзье гээл зүгээр тэгэл нэг юм манай маркетингийн ивент болчихсон маркетингийн клубын санхүүгийн. Тэгээд тэр ивент дээр нь авчуурга юу байдлаар ингээ орцсон баг. Комеди шоу панчан байдлаар зүгээр нээлтийн гоё хэсэг. Тэгэл угаасаа хүн бидрийг үзэх гэж хүн ирнэ гэсэн бол хотлоо байсан байхгүй. Тэгвэл битээ шантрах байсан байхгүй. Зүгээр л ирсэн хүмүүс дээр шууд гарцсан байхгүй. Тэгсэн чинь амар гоё юм дэмжлэгтэй хүмүүс биш тараад бид ч амар тэнтэй ярьж байгаа шүү дээ. Ямар ч тийм инээд бүр одоогийн төвшин ингээд буцаа ингээ харуул нэг амар инээдтэй бүр юу ч байхгүй тийм. Зүгээр л бидрийг амар дэмжижсэн хүмүүс байгаа. Тэгээд ингээд тухайн үед ч гэсэн комеди амар хичээх авсан байсан болохоор тухайд угаасаа баг сургууль болгоо сүлдээ чинь шүтлист Fast comedy. тийм бас Яг тэрнээс тэгээд UFO комеди гарч ирээд тэгээд энэ тэнд баахан гарч ирсэн байл. тийм тэнгүүд намайг 19 онд яг моист яг ордог жил бас ном комеди бас нэг хүмүүс Номыг бол мэднэ. Нэг Номыг бол дефигийн нэг ганц хоёр асуудал та тий. нэг клуб байгаа. Тэгээд би чинь тухайд бас нэг юм комеди хийчихсэн гэсэн нэг юм бодол байслах. Тэгээд нөгөө клубүүд нэг ордог штеп хүн нэг бадрангуйгаар ямар ч хамаагүй клубд орчвол нэг гоё юм шиг те нэг сайн сорчих юм шиг ааш. Тэгээ миний очиж харсан чинь ном комеди. ном комеди гэдэг ганц юм байсан бох те нэг юм нэг ширээн дээр хоёр залуучлаа нэг залуу нэг охин суудсан. Тэгээ бүртгэл явж юм авч нэг. Тэгээ би бас очиж бүртгүүлсэн байхгүй. Чи чи номынх юм уу? Би ингээ бүртгүүлсэн. Тэгээ нэг юм групп чат намайг нэмэл нэг юм одоо ингээ ярьж байгаа ч нэг юм 7 8 хүн байлуу та ингээ комеди юм аа. Клуб явуулсан. Тэгээ нэг Мойсын хоёрын бишээ нэгдүгээр байрны нэг ангид орсон. Тэгэл нэг тэр чинь хөөхөө нэг 10 хүн жилүүд ингээ дөнгө зүгээр бүртгүүлсэн орж ирчээ. Тэгээс тэр нэг клубын ахлагч гэдэг нэг залуу байсан юм аа нэг юм намхан гай. Тэгээ тэрний одоо тэр клубын дөөсгөн бас нэг 3 хүн байсан. Тэгснэ за одоо бүгдээрээ ингээд те одоо жоко яри юм яри. За би төрүүлж яри юм яри гэсэн нэг юм удирдлага ингээ барьсан заяа. Урд гараад. Тэгээ аюу тухайд бүр амар л нэг юм зүйл юм яриад байсан заяа ингээ. Ямар ч би ингээд тэр чинь би уг нь хамт хийх гээд байгаа хүмүүсийн юм ингээ хэмжээд бас тий гоё гэж хармаар байгаа ш. Тэгэхэд ингээ болохгүй заа ингээ би найстаа гоё мэдсэн чинь нус нь ингэж гарснаа. Тэгээ манайз бандсандаа яас нэг юм яар. Тэгснэ ингээл нэг юм амар юм лидер юм шиг юм болцсон юм шиг ингэж гарч ирж ингэж. За та бити санаа зов хүн анхандаа ингэдэй. Яа. Зүгээр байгаа юмаа зүгээр гарч ирээ яриад үзмэ гэж. Одоо комеди юм дээр нэг тиймгүй хийдгүү. Нэг тиймэрхүү юм байгаа тэгэхээр би тэгээд за ер нь бол энэ бодлаан байна дөө одоо энд юугаа чих үгээд. Тэгээ намайг чамд юм байна уу ярих уу гэсэн. Тэгэхээр байхгүй яах ингэ. Тэгэл тэр клубээс би гарсан. Миний анхны клуб ном комеди. Бүгд юм тусын сургуулийн Тийм ер нь тэр тийм юм байсан бас айгүй гоё л ах. Тэр дундаас чинь бас нэг юм. За тэр олоомнаас чинь нэг нь бас ингэ ядаж штэ. Тэгээд тэнгүүд хамгийн амжилттай байсан одоо UFI тэгээд сүлдээ бас хийжсэн шүү дээ. Би чи анх студент комеди гэдэг. Тэр бол гэхдээ ямар сургуулийн юу байсан. Тэр илүү нөгөө студент бол арай өөр Бүр юм өргөн арай өөр. Тийм би тэгэж бодож бас харсан. Тэгээд өөр сургуулийнхан байж болов. Тийм. Яг тийм утгатай байсан байхгүй. Тэгээд яг гол бас юу нь болохоор би чи намайг бас айгу өөр газраас бас намайг бас айгу спортлсан байхгүй. Дахин дүү ингэ чи ингэ чаднаа маднаа ингэдэг. Дахин тань чамайг ингэ яваад одоо заал маалаар ингэж яаж үгүй ингэж үгүй гэдэг. Одоо нэг мик зик ч юм уу те. Ингэ чамайг гоё спортлоод үгүй чи гоё дуртай гэдэг. Тэгээд Смон Плазад тэгээд бид нэг 2 3 удаа биг шоу муу хийцэн үе. Биг шоунд дэр чи UFO комеди гэж үзэж байгаа. Энэ яа би бас би байгаа би мэдчихэж байгаа байхгүй UFO комедигийнх нь баяраа. Энки
боди тэргүүтээ үүссэн. Араас цор орж ирж байгаа. Орж ирээ хамгийн орцоо. Тэгээ мапын нэг морол дээр гадны мапын хүн ирж байгаа. Би тэнд нь шүү дээ эфэ комеди гэдэг юм би л мэдчихэж байгаа. Манайд ч нөгөө комеди мэдчихэж байгаа ч гэсэн бусад комеди монго мэдгүй. Ямар залуучууд мэдгүй адилхан зүгээр комеди үзгээд бид нар ч бас такс макстай өрхөн. Бид нар нөгөө таксаараа хүүхдийн асамжийн юм уу зориул мөрөг нэг шоу хийсэн. 2 3 тийм үүтэй. Тэгээд ороод ирсэн энэ ид чи ороод ирсэн. Тэгээд манай за инээдгүй л байсан баг. Тэгээд чадхаараа бүгдээрээ гараад ярьж байгаа шүү дээ. Тэгээд би чи нөгөө нэг арай нөгөө ахлагч маягийн дунд амар инээдгүй ч гэсэн яг үдэ нэг студент тийм хийж байгаа студийг үүсгэн байгуулсан. Тэгсэн чи экранаар дээр ирсэн. Би тараа тайзан дээр гараа итгдэг байхгүй. Их угаасаа анхнаасаа тийм угаасаа юу фидерчс эрэхтэй бас яг хэлжэл ирсэн. Яг тэгсэн. Нөгөө тайзан дээр баяраатай цуг open mic баярч юу open mic бүс тэгээд тэгэхэд явдаг гэж жагаад цуг иржсэн. Би инкийн балхигчтэй зөндөө үрж ирсэн. Тэгээд би үгүй тийм байхгүй гэдгсэн чи тэгээд юу ачаад нөгөө байж байгаа шүү бөөдөр дахиад гараа яваад гэсэн байхгүй. Шоу дуусах байхад. Тэгсэн чи оройн над руу баяраа чадчихив. Баяраа чинь тэр үед өстө болж ийн гэжсэн дахиж юу яаж хагаад нэг ууралч мууралч чадчихсан байхгүй нэг оройн. Чи бас тэгтээ бас юу тэр чинь нөгөө намайг нөгөө дэмжижсэн газар нь болохоор нөгөө нэг юм христчин тийм газар байсан байхгүй. Христчин тийм газрын хүмүүс. Тэгээд тэгсэн чи баяраа тэрийг мэдчихэж байгаа. Тэгээд над руу чи хэдий яг өгшөө чамаа ингээ ойлгож байна. Тэгтээ чи комеди урлагийг ингээд би бол одоо ус төр юм шашин машнаас хол байгаасаа гэж боддог. Баяраач байгаа тэр үеч юу фейл байгаа шүү дээ. Одоогийн баяраа амар юм том тий. Амар өөрийг цаг ярьж байгаа. Би энэ салбарыг арай ч юм авч явж чи бити надад орж ирж салбарыг бодлоо. Би наадах чи арай гэж яг ингээд тусдан байлгаад байгаа юм аа. Баяраа яг тэгж чадсан зөө над руу өшөө тий шашин юм ус төрөөс ингээ хол байлгамаар би гэж. Тийм болсон юм уу тий. Манай чи орой тэгээд хоёр өсөлтөгчтэй чи ингээд игүү чатлаад тэгээ уучраа болоод тэгснээ бүр хамт шоу хийхээр болоод хамт шоу моо хийгээд тэгсэн чи яг сүүл би одоо сүүлд ингээ баяраатай уулзаад бүх санаануудыг ойлгож байгаа. Гэхдээ манай хамт шоу хийгээгүй. Тэгсэн чи баярын зорилго нь юу байсан гэсэн чи манай клуб яг үндэ нэг амар сайн комеди охин байсан байхгүй юм ихтэй. Тэгээ баярын зорилго болохоор тэр охиныг өөрийнхөө клубдээ авчих гэсэн тийм л зорилготой байсан юм л. Тэгээд нөгөө нэг надаар ингэ дамжуулаад юу яаж маажгаад манай өнрөө өгдөг байсан. Тэр охиныг авч өөрийнхөө клубд авч орох тийм санаатай байсан юм бил баяраач. Анхнаасаа яг нэг тийм бизнес юунтэй хүн байсан байгаа. Тэгэл яг студент ч яг тэгээд манж төгсөө яваад юу агаад тэгээд одоо замхар үлц. Тэгж явахдаа нэг маст гэж яг нэг байгуулах хэрэгтэй байна гэж бодоод штист байж хата. гээ маст гэж гарсан. Стиг үлдээ байгуулсан байхгүй. Байгуулсан ч яг чи чинь сүртэй биш шүү дээ. Пэйж чуулж байгаа шүү дээ. дээ. Пэйж нэнгүүтээ очиод суртаад тий сургуулийн албанд бүртгүүлсэн байгаа байхгүй. Хинч яаж болох юм бэлээ тэр чинь. Тэгээд тийм байгаагүй би зүгээр ингээд юм байвал зүгээр юм байна гэж тэг хөөр хүүхдүүд орж ирэл яасан. Одоогор тэнчинээс комеди төрөөгөө л. Тэгээ тэр үед бол ингээд баярагийн юу бол ингээд шал өөр байсан байхгүй. Анх эхлэхэд тэр чинь UB комедигээс өөр комеди клуб байгаагүй шүү дээ. Ингээд хааж байгаагүйсэн. Өөр газрууч комеди клуб байсан. Тэгээд тийм санаа байхгүй. Өөр тусдаа хийж болно гэсэн бодол байгаагүй. Яг энэ дээр л очих хэрэгтэй байна гэж бодож байгаа. Тэгэл хэдлээ санхүүдээ хийгээд үзье гэдэг санааг анх бас гарсан амар лаг байсан байхгүй. Тэгээд гарч ирээд хийснээ цаад ч мөнгөр ингээд цаач уус амар нөө мим хийдэг байсан. Нэг Duf Life гэд хийдэг байсан шүү дээ. Тэр баяраа байсан. Тэр баяр шүү дээ. Duf Life. Тэр амар Facebook тэр амар байгаад байсан. Цаач уус амар мэдрэмж хэмжтэй байсан болохоор тэр нэг амар явдаг байсан байхгүй. Тэгжээс нь цаашаа шууд юу руу ороод ингээд комеди зах зээл рүү орж ирээд тэнгуүтээ тэрийг юфи ингээд яваад бичлэг бид ингээд нэг өөрхөн Facebook жижигэн цацаад ихсэн. Тэгсэн чинь л энэ тэнд баахан клубүүд нэмэгдээл. Тэгэл тэгсэн хөдөө орон нутагт мөг шиг тий хөдөө орон нутагт нэгдээл. Уусаа цаг нь болцсон байсан л гэж би бодсон. Ер нь бүгдэнд нэг юм зүгээр тэрийг анх өөр тусдаа хийж болно юм гэдэг юм л байхгүй байсан. Хий гэдэг бодсныг шууд ингэ. Би тэгсэн чи гэдэг байхгүй. Батах яг тэр үед цаа би студент комеди клубтэй Cafe comedy дээр байсан. Тэгсэн чи Батах тэр үед битгий сонс подкаст хийжсэн үеийн эхний л дугаарах содоохтой дугаардаг. Би бүр амар сайн санаж содоох Батах ангараг бадрлахын дүүрэг хийж байгаа байхгүй. Тэгжсэн Батах яг тийм ярьжсэн ярианд донд яг энийг хэлсэн байхгүй. За амар олон комеди клубуд нэгж борооны дараах мөг шиг те. Тэгээ би бол одоо энийг Батах тэр үедээ тэгж ингэж ярьсан босон болоогүй студент комеди ч гэх нүг.
Юу засахгүй. Би яг тэрийг үзээжсэн чи бас болоогүй. Үүсгэсэн хүний за юу гэж хэлэх нь вэ? Гинт өөрийнх нь юм ингээ гарсан амар ингээ бинтээ сонсон чи. Зүгээр Яг тэгж хэлсэн. хамгийн Бас доод болоогүй. Студент комеди ч гин үе. Яа, дитер надад амар гоё санагд. Батаг ямар ч харсан юм бэ? Студент комеди клуб гэдэг юм ингээ яасан юм бэ? Тэгээд амар гоё урам авч. Тэр чинь нэр комеди шуурганд өртсөн юм байна. Студент комеди чинь. Комеди шуурганд л өртөөл тэгэл угаасаа сэхэлгүй одоо байхгүй. Тэг ер нь ковидын шуурганд бүгд л өрцсөн. Тийм. Ер нь бол амар өрцсөн. Тэгээд тэр чинь одоо манай клуб хүртэл тарсан шүү дээ яг өмнөд. Юфэ те. Би чинь тэгээд тэр чинь 19 онд чинь баяраа би төгсөөд ажилд орчиж байгаа юм. За тэгээд булгаад төгсөөд бас ажилд орчиж байгаа. Тэгээд эд чинь байхгүй болоод боди комеди хээ бараг болчихж байгаа. Тэгэл баяраа UB руу ороод тэгээд яасан чинь шууд ингээд хөнгө болчихж байгаа байхгүй. Ямар ч хөнгө болчихж байгаа. Маахны пэйжтэй бас хөөрхөн 10 хэдэн маягтай пэйжтэй байсан байхгүй. Юфэ комеди. Тэр үед айгу 10 хэдэн маягтай л болцсон. Тэгээд би тэрийг ингээд за ямар ч гэсэн энийг ингээ орхичвол ингээл орхичих юм. Тэгээд одоо яг ингээ дуусчих юм байна гэж бодоод за ямар ч гэсэн орхиж болохгүй гэж бодоод тэгээд манайд байхгүй байх оронд би зүгээр дам юм хийсэн. Би мим хийж чаддгүйсэн байхгүй. Тэгсчил мим хийгээд бүр зогсдгүй би 2 жил хийсэн. Йоо, nice. 19 оны төгсгөлөөс эхлээл 21 оны юу хүртэл Бойка санал тавиад Бойкатай нийт хүртэл хийсэн байхгүй. Тэгээд 19-аас нэг 30 хэдэн гэж боллоо. 28 9 ч боллоо. Дам мимээр тэгээд чи engagement амар сайн. Өдөр болгоо нэг мим ингээ орж байгаа. Тэгэхээр чин юу ч хийсэн араас шинэ контент ингээд ороод ирэхэд бэлэн хүлээж авах. Тэгээс фэн бейс нь бэлэн байсан баг. Юфэ гингүүд санхүүгийн арай хуучраагүй байсан гэсэн үг тийм. Тэгэл удаад ирсэн чи хуучран тодорхой болоод эхлээл за ер нь энэ мим пэйж юм шиг харагдаад сүултээ. Тэгээ UFP төгссөн ер нь UFP-г ашиглаад иж болохгүй. Яах вэ? Ямар нэр өгөх вэ гэнгээ бодоод хамтрах хүн л байхгүй байсан чинь Бойка гарч ирсэн аах. Тэгээд одоо манай клубын маань бас уг үндэс бол энтэй бас холбоотой тийм. Бид нар чинь гэхдээ бас өөр нэр өгье гэж бодож ирсэн. Яах хэрэлцэж явах та. Клаб гэж юус яриагүйсэн. Клаб чинь нөгөө Бойкагийн юу байсан шүү дээ. Өөрийнх нь бизнесийн юу шүү дээ. Тэгээ байжсэн чинь эхлээд бодчихсон аа. Эдлээ гэр гэдэг комеди клуб. Гэр комеди клуб. Тийм. Ямар ч яагаад чинь тэг. Нэг мазаалаг газар хийчихсэн. Тэр чинь нэг юм гэрийн хан шиг юмтай газар анх ярьж байхад л тийм. Зүгээр тэгээд тэр үед тэгж бодчихсон аа. Наач амар жоохон юу нэр болчлаа. Айгу хувьсах боломжгүй нэр болчлоо. Ямар ч нэм универсал юм байхгүй. Ямар нэг юм ашиглах боломж байхгүй. Тэгээ яг комедитойгоо ч бас нэг холбоо байна. Гэж гингүүтээ өөр нэр бодож олдохгүй байгаад тахын за хэдлээ тэгвэл клап гоё л шүү дээ. Клап чинь тий алга таршилтын чинь комеди дээр бол айгу гоё амар гоё алга таршил хэдлээ бүр ингээ халаад байгаа юм гэж бодоол. Тэгэл клап гэдэг нэрээ сонгоод зөвшөөрөөд хэдлээ явсан хэрэг. Клап комеди клубын үүсэл бол одоо анх эндээс эхэлж байгаа шүү дээ. Юфигээс. Юфи комеди ч эхлээл явж байгаа л клап болоод тэгэл эндээс анхнаасаа угсаа төрөө байсан. Тэгэл төрөө угаасаа ингээл үргэлжлүүлж авч ижсэн юу аахгүй тий. Тийм. Тэгсэн хүмүүс нь UB руу шувуу болж нисэл гэж. Төрөө бүгдийг шувуу болгож явуулдаг гэсэн. Би явуулсан юм шиг Багын би дөрөв за. Тэгээ манайхан тэгэл эхлээд бид нар чинь тэр UFI байхдаа Nitro би тэр одоогийн тэр Bluescan явуулдаг кофе шоп байдаг шүү дээ. Тэн мэд чинь. Тийм шүү дээ. Тийм. Яг тэгсэн шүү дээ. Тэн дээр баяраа аягүй гоо зохион байгуулалт тэнд хийж мэйгээл анх бид нар газар өнгөнд амар баярлж баярлаад. Тэнд бол амар баярлдаг. Тэгсэн чинь тэн дээр анх Тэмүүл ирж исэн. Хамгийн анхны Тэмүүлийн open mic-ийн Оюкос ирж исэн баг. Оюко иржсэн, ангарах ирж исэн. Ангарах бас дөнгөж хэлж исэн. UB-г open mic-тэй гарч ирсэн, энэ дэр гарч ирсэн. Яг эхэлж исэн. Тэгэл цаачмар амар нэг хэсэг гэрчтэй явжсэн шүү дээ. Бүр ажилламжсаа гарцсан бүгд орж ирсэн. Тэгээ цаа чин тэр open mic дээр гараад тэгэл бид нар ингэж цуг ингэж инкемики бүгд тэр явдаг гэсэн. Номи, зооми одоо хин хинч байдаг л манайх ч баг үнэ байсан юм шүү. Амар болоосаа шүү дээ. Яг UFO биш бас энэ тэндээс цугсан хүмүүс болсон. Тэгээ хүдрээгээд манай хүдрээ маань байсан. Өшөө амраа өшөө нэг жижи гээд бас залуу байсан. Айгүй олон төрлийн хүмүүс байсан. Тэгэл бүгдээр нэг амьдралын ихэнд яг ингэж болохгүй болоод ирэнгүүт ингэж бүгд өөр өөрсдөө яваад тийм үлдэхүүн замаараа л явчихж байгаа юм л та. Тэгээд ямчсан миний зүгээр ганцд бодож ирсэн юм. Энийг яагаад ч орхиж болохгүй гэж бодож ирсэн юм маань одоо ингээд явж байгаа нь бас ингээд гой санаа. Төрөгийн том бид нар чинь бас амар фаны бас бид нар зэрэг ингээд одоо баяраа ингээд гараа авчиж байгаа байхгүй. Манай ингээд амар лидер те. Амар лидер бүр ингээд гараа авцсан. Тэгээд яагаад мэдэхгүй ингээд өмнө нь баяраа ихэнх ажил нь хийчихдэг гэсэн байхгүй. Бүх юм построо хийн, зохион байгуулалтаа хийчин. Тэгээд бид нар зүгээр гарч ирэл ярьдаг. Яа баяраас л тий, такс максаа зарахт нь ер нь ихэнх нь цааш харагддаг. Сошиал мош
одоо идэвхжүүлэлтийн видеого хийчин постор ингээд мим зимигээ оруулчихна. Ерөөсөө юм унахгүй маркетинг юм байсан бол ингээд унахгүй. Тэгэл ивент ингээд дүүргчдэг. Тэгээд ийм дандаа тий чин шоу болгоно бас юу зөө. Ямар нэг юм хандвийн зөө. Сургууль дээр шоу хийх бол заавал сургуультай юм хөстэйгээд сургуультай одоо ямар ч орлого бид нар ямар ч орлого байхгүй зөө ингээд. Тэгээд бид нарт ямар ч орлого байхгүй ингээд сургууль нургуултай хэрхэн хөчтэй. Тийм байсан. Тэгээд цаа чи хамаг юм ээждэг битэд гарчтай байсан чи битэд юмгүй болоод ингээд өдөртөгч болсон чи нөгөө бид юм хийх юмгүй ойлгохгүй гайхаад за яах уу гэд бүр ингээд ойлгодгоо. Замсаас комеди шоу хийгээл олон газар хайсан бид нар. Эндээс гуйгаад байдгүй. Тэгэл за нэг газар олоод энд хийж эхлэв. За яаж бүүн болох вэ гэдэг юм ярьж гисэн битэд. Яаж одоо энэ UB комеди шиг ингэж танигдаж гарч ирэх вэ гэдэг юм яриад. Тэгсэн чи яг үндэд чинь комеди жоок л байгаа байхгүй сайжрах тий. Тэгээд бид нар тайз байхгүй UB комедиос үр тайз байхгүй бидний л нэг тайз байгаа даа. Өөр тайз байхгүй. Тэгээд лайв сүлд гарч ирсэн. Лайвын тайз сүлд орж ирсэн. Тэгээд бид идрах рууцсан. Тэгээд идрах барьсан байхгүй. Оо за. Идрах байсан шүү дээ. Тэр үед чинь хийдэг байсан шүү дээ. Тэгээд булгаа боди бит 3 ингээ очиж байгаа байхгүй. Очсноо. Захаа ингээ бидэрт ингээ нэг менторшип хэрэгтэй байна. Яг тэр чинь менторшип юм амар. Өөрөө ч тийм ярьдаг байсан байна. Тийм амар ярьдаг гэсэн. Бид нар очиод бид нар одоо яг ингээ бүүм хийчмээр байна. Нэг л ингээд танигчмаар байна. Тэгвэл тэгэл бид нар аваа авчихдаг хэлсэн. Тэгсэн чинь за та бүүм юмээр аа. Тэгэд бүүм чи дараа нь яах вэ гэж шатдаг. Тэгээ би ингээд гацааш нэрээ яах вэ гэж. Бид гурвын толгой ингээд гацсаад нэрээ яах вэ гэдэг бид нар юу ч бодоагүй. Тэгэл жоохон хөвгтөл байгаа байхгүй. Комеди чи од болчихил гэдэг үстэй. Ямар ч комедигийн үн цэнийг ойлгоогүй. Та нарын үн цэн юу ингээс. Тэнгүүд ингээд гацаад. Та нарын үн цэн мөнгө юм уу эсвэл ингээд хүн нээлгэх тэр аз жаргал авах юм уу гэж асуусан. Тэр амар чухал асуулт. Зүгээр л тэр үед бид жоох хөвгтөлсөн болох сайн ойлгоогүй. Гэтэ ингээд амар хит бүр ингээд толгоор амар хаард орж ирсэн байхгүй юм. Ингээд цохиж орж ирээ. Тэгээд үн цэн юу юм бэ гэдэг би бас тэрнээс ч амар бодоод зүгээр миний хувьд мөнгө биш юм байна гэдэг тухайд амар ойлгочихсон. Тэгээд хүн болгоных өөр өөр үн цэнтэй байсан байхгүй одоо 3 хүн бит 3 орлоо гэхэд. Тэгээд нэг нь ингээд өдөрдөгч байх хэрэгтэй гэдгсэн. Одоо ч батаа шиг гэдгсэн. Ингээд яг бизнес авч яв. Бизнес шүү дээ. Энд чинь бизнес хүн байхгүй шүү дээ. Та манайтай хамтрахаар бол бидэд юу өгч чадах юм бэ? Тэ. Бидэд тантай хамтлаа гэд ямар шиг байгаа юм бэ? Ингээ ярихаар бүр ингээд үнэнд алгадуулж авч байна. Ингээд те чи юу бид нар зүгээр л мөрөөдсөн жоох хүмүүс яваад байгаа юм байна. Юу ч өгч чадахгүй ч юм авмаар аваад байгаа юм байна. Авч гарч чи дараа нь явах үлээ гэдэг юм. Ямар ч үгүй. Тэгэл за юм нэг хүн авч явах хэрэгтэй юм байна. Тэр нь хин бэ гэж бит гур дараа нь гараад ярилцсан байхгүй. Чи юу гэж манж чадахгүй. Би ч чадахгүй гэдэг ингээ гуруулаа чадахгүй болоод чадахгүй гэсэн юм уу? Тэгээ гуруулаа би чадна гэдэг үү? Харин тэгсэн бол ядчихгүй байхгүй юу? Одоо чи бид нар чи ингээд буйка биш болгон бид нар чи ингээд ажилд орцсон. Тэгээд боди болохоор арай сургууль оюутан байсан болохоор. Тэр үед буйка ирэх байсан юм уу? Оо юу тэр чи андаа UFI байх та. UFI байх та. UFI байх та очиж ирсэн. Нөгөө буйкатай нэгдээс өмнө салахын өмнө гэсэн үг шүү дээ. Манай салахын өмнө бүр аргаа бараад очиж байгаа шүү дээ. Яг тарах гад нэг юм бэлдэрсэн. Юм нэг вайб мэдэрсэн. Тэгэл очиод гусамж чинь бүр тараад тарчих. Тэгэл ер нь ойлголт тараад. За. Тэгэл буйка яг тэр үед бас UB-гээс нөгөө нэг гарч тараад тэгээ санал тавьж тараад тэгээд хийгээл 3 комедиантай л ихсэн баха. Хөдрөө бит 3 л ихсэн. Хөдрөө буйка тагур. Тийм. Хосоо хаанаас гараад? Хосоо сүйд гад яг эхний шоунд дээр гарч ирсэн цаачаа. Гинт гарч ирсэн. Обмикс гарч ирсэн юм. Обмикс байсан болов уу? Ямшилсан буйкатай л зүгүрсэн. Тэгээ бид ажилтдаг байсан. Ажилтдаг ч байсан байлгүй. Тийм цааш ажилтдаг байсан гэсэн байна. Юу подкаст солиушны юм цэвэрлдэг байсан ч яг тийм юм яриад. Яг UB comedy-гийн арын албанд байсан гэж. Юм цэвэрлдэг байсан гэж цаат чинь тэгээ яриад. Тийм. Тэгээд цаачаа орж ирээд тэгээд 4 хүн бол эхний шоу бүр фаны 3 бит манаас 3 зэрэг UB-гээс 5 хүн ч. Тэгсэн шоу гэдэг club comedy шоу гэдэг юм нээлт гэдэг юм. Тэгээ нэг Нью-Йорк батахта тий. Батах Санти ах мах. Нью-Йорк гээд юуны их тамны гүрний ажил хийжсэн. Тэгээд тэрнээс хойш тэнд нэг хит хийж агаад цэцэх ирээд. Үгүй тэрнээс тэр чинь бүр анаас сүгэлт шүү дээ. Тэгээд нөгөө бид нар Kings руу явсан байхгүй. Тэгээд Kings-ээс гараад тийшээ цэцэх юм руу ороо. Цэцэх юм руу ороод. Авши эхлээд цэцэх руу ороод тэгээд дараа нь Kings руу орсон. Sorry андуурчлаа. Тэгээд цэцэхийн тэр юу чинь парк дээр нөгөө нэг юу лээ? Чикара гэдэг нэртэй газар. Тэнд байсан шүү дээ. За яа би чинь энэ Moist дээр нөгөө нэг Дэлтөөгийн ахын хамгийн тоглолт гээд ирсэн. Тэгээ би тэнцээ бас ирэхээр нь үзчихлээ гам төөрхийн залуучуудаа дэмжээ тийм ээ. Надаа хөнгө байна. Эднэр ч шоу байна.
надад 5,000 төгрөг байна. Тэгээд 5,000 жоок байна тийм. Тэгээд 5,000-ын жоок өгөө тийм. тэгээ би ороод үзсэн байхгүй юу. Гэхдээ тэр үед үнэхээр фан хийсэн хосоо санаа манаа гарч ирж мэрээ. Санаа дээр би санаа чамаас өмнөөс юм уу? Байсан шүү дээ. Санаач бүр их. санаа дээр би хамгийн хинээсэн би санаа дээр амар хинээсэн баг. Санаа бүр амар шүү. Тэгэл би хөө гэж бодчихоол. Тэгээд би дараагийн тэгж үзчихээ тэ нэг подкаст мас үзчихээ. Тэгээ би open mic дээр очсон баг. Хамгийн анх. Тэгэд энэ санаа сууж исэн. Санаа чи яг open mic-ийн нөгөө нэг дахан авраг мавраг гэсэн тэ ингээд очингууд угаасаа биел төрүүлээ. ялхан тодорхой гэсэн нөгөө одоо тэр нөгөө нэг бүр бүгднтэй тань Нөгөө нэг юм найзууд бол. тэгээ энки байдаг байсан юм. Энки тэгээ тэр нөгөө нэг хин билээ. Бархас мархас гэдэг нэг юм open mic. Тэр мэд Сарвал. тийм Сарвал ямар ч хийдэг гэсэн шүү дээ. ямар ч боломжгүй санаа ингэ суудсан. Жоо муухаас гэл. Би ирсэн жоо муухаас. Санаа ч мах өгшнө дээр байсан байхгүй. Чи чацуу гэж бодсон. Би санааг үе эсвэл надаас нэг ахч биш магадгүй гэж би бодсон. Тэгээ би ингээд сайн бро ингээд гэдгсэн чинь сайн байгаа гэд. Сайн байгаа гэд 17 төгс үзсэн юм шиг. тий. Тэгээ би сони юм даа гэсэн санаа аюу жоохон хөвчөөс мөн. Тэгэл би ороод санаад ихнийх дээр төрүүлж чадаагүй юм аа. Тэгээ хоёр дахоос нь шууд ингээл Харин би ингэж асуумаар гадаа. За яг уу ингэж чи комеди хийгээ явуулсан бол бас UB comedy-д орох боломж байсан л байгаа шүү дээ. Яг club comedy руу орж ирсэн. яг дөнгөж би чи эхэлж исэн. Open mic яваал тэ нэг 30 алга багш. Тэгэл явж исэн чинь надад club comedy-га санал ирээд Эхэлж яхад л тийм булгаа над руу нэг чат бичсэн. Хай бромро open mic дээр ингээ харсан марсан. Манай шоунд нэг гарах уу марах уу гэд. Kings дээр гэсэн үг шүү дээ. Тэгээд булгаа нэг бичээд гисэн чинь дараа нэг open mic дээр байсан чинь Ойкос над дээр ирээд. Тэгээ манай шоунд дээр гарах уу гэд. Яг булгаа энэ хоёр хоёлаа тэгээ. Тэгээ би тэгээд тэг очиод тэгэл ер нь орсон дөө. Тэгээ ерөө ингээ цаашаа явсан бол энэ санал тавиагүй байсан бол UB руу бас ингээ байх байсан багтгүй. Тэгээд энэ чинь ингээд нэгэнд ингээл ус ороод бөөндөө ингээ шүү дээ. Тэгээд ер нь Тэр чинь бас анхны тэр тэнд орсон юу ч бас гоё гоох гэдэг чи бодож тэгээ UB руу жишээл хүн ингээл явж болно шүү дээ тий. Орж болно шүү. Ихэнх хүмүүст UB руу л орох хэсэлтэй байдаг шүү дээ. Тэгэхээр тэгээгүй яг юунд нь болж тэгж орсон гэдэг юм сонь баах. тэр яг надад тэгэл нөгөө залуучууд л байгаа юм яг үеийн хэдэн хүмүүстэй одоо осоо юукомако санаач байж ах шиг жоохон хүүхэд тий. Тэгэл за ингээл яг инчээд ингээл Open mic-ийн өсөлтөө айгуу гоё гэдгийгсэн тий. Comedy байдаг гэсэн чинь одоо ч гэсэн байна. одоо байхгүй л. Өсөлтөө байна уу? Одоо энэ бүр найзан дундаа. Яг л өсөлтөө байсан шүү дээ. Шамчихгүй болох юм сайн. Би бол одоо төрөө мөрөг хараад би амар яг төрөө тайзан дээр гардгүй зүгээр л амар санагддаг байсан. Ингээ төрөө ерөөс амар санагддаг үс тэрнээс амар биш шүү. Яг амар биш байгаадсан байгаа байхгүй юу? Төрөө ингээд орж ирснээр хамгийн хойно ирээ зүгээр ингээ суучдаг заяа. UB comedy. Тэгээд бүгд мэднэ төрөг. Төрөө байна гэдэг. Нөгөөг чи Төрөө гэхдээ тайзан дээр гардгүй заяа. яг ингэ нууц авьяастай нэг хэр баргийн гарахгүй. Тэгээд яг ингээ хойно ирээд яг ингээ харанхууд ингээ үзэл сууж идэг заяа ингээд оп микродэг заяа. Ингээд хараад байгаад энэ заяа. Тэгээд ингээ төрөө мөрөө гэхээр би ингээ жоохон айгаад байсан байхгүй. Яа ямар ядраа яа өрөөд Тэр үжигтэй амар тэнэг эготэй л байсан маахгүй тухайн үед одоо эго байсан юу ч чадахгүй нэ амар тэнэг эго open mic руу дундаа шүү дээ. Open mic руу дундаа одоо адилхан л open mic руу гэж тийм би бол өөр клубын комедиан шүү гэж ингэдэг юм модалтай заяа би бол өөр гэтээ яг надаа нэг их жоокч байдггүйсэн яг үүндээ би тэгээд гарахаас бас санаа зовоод те би ингээ гарчвал суугарчвал яана гэдэг те эднийг сууган байж тээ гэж бодчих байна гэж бодоод айгүй хүн боддог байснаас сүүлдээ тэ мань айгүй олон клубын open mic өдөрч гардаг лав маа олон ч ихтэй лав маа өөр их дээрээ тэ UB дээр ингээд нэг хэсэг бол мань нилээ явсан. Тэгээд нэг 100 муу явж байгаа л тэ амьдралын эрхэнд ингээ өөр тэ хүүхд мөхт болоод ингээл яагаад ирэхээр цаг завгүй болоод тэр мань open mic төрс баг нэг амар удаа очиугүй би бол нэрийг бүр очиж чадахгүйсэн. За одоо нөгөө нэг асуулт байгаа шүү дээ. Нөгөө нэг overrated comedian гэдэг. Юу гоё шүү дээ. Comedy зохицол тий. Гэхдээ underrated-ээс эхлүүл гоё юм байна. За түрүүгийн overrated Монголын хамгийн underrated comedian гэдэг.
Тэгээд overrated л. тий. Аха. Underrated тий. Тий. Shit. Авчруулж хийж юм лээ шах. Дуу үнэлэгдсэн. Хоёул ч бас хэлэх үү? Миний өсөв төрөөл хэл. Төрөөл. За. Underrated. За миний бодлоор бол юм бэ нэр. За нэг хоёр хүн бол бай. Underrated. Тий underrated. Энэ чинь гэхдээ гоё юм чи хоёулын хэлчихгүй. Хоёр хүн бай. Нэг нь бол ангараг ах яа харахгүй. Тий ангараг бол амар. Гэтэ хүмүүс ингээд амар дэмждэг, амар сошиал дээр амар дэмждэг ч гэсэн одоо яг бас нөгөө ингээд зарим хүмүүс ингээд топ тир төвчөө зөндөө яагаад ороод нэгээс гайхав тий. Гэтэ ер нь бол цаа чи юм шал өөр юм харизмтай хүн шүү дээ. Бүр юм өөр дүртэй амар гоё юм ярих чадвар delivery дээр амар сайн. Энэ бол амар гоё. Би тийм хүн байж чаддгүй болохоор надад айгу тэр нэг гоё санагдаад идэв. Тэгээд би өөрөө нүүн тэр шиг илэрхийлж чаддгүй болохоор тэгэж бодогддог. Хоёр дахь нь болохоор манай Тэнгис Браун Underrated дээр. тий одоо яг одоохон шүү дээ. Цаашдаа бол underrated байхгүй л байна. Гэтэ яг одоогийн байдлаар бол амар байгаа. Би бол бүр жоок амар биширж байгаа бүр амар. Үгүй бүр ингээд сул үг байхгүй. Жоокун дээр. Тэгээ яг тэр үүрэг гуцдаг дандаа сайжирч ирдэг. 6 секунд тутам. Клап дээр 7 хоног болгоо ирэхдээ дандаа шинэ юм тэрдэг. Өмнөх юмас сайжруулсан ирдэг. Тэгээ ингээд бодож байгаа юмнууд нь тэр юм харизм гаргаж байгаа юмнууд ингээд амар гоё. Тэгээ ингээд манай тайзыг ингээд гарч байгаа шүү дээ. Би ингээд ажиллаж байгаа шүү дээ. Тайз за эхнээс нь би шоу дуусна байд юм чи. Яа ингээд шал өөр юм хайптай ханах манах гараад ингээд амар ойрж хатал чив чимээгүй болгоод тэгэл өөрийнхөө юмд оруулаад ингээд авчдаг. Тэгээ тэр нь бүр ингээд ойрлуулаад. Тэгээ арийнхаа үндэ дандаа юм гоё юу гэдэг. Бид нар бичлэг хийлэхээр бол жишээ заримдаа манайхнаас хүн чадахгүй байгаадах юм бол ч юм уу те Тэнгис ахын ар мараас гарвал ер нь бичлэг гарах магадлал амар гоё болгоцсон үзэгчдийг амар халаацсан байдаг. Цаа чин 2-т гарсан ч бай 3-т гарсан ч тэгэл амар гоё болгодог. Угаасаа амар Тэнгис ах бол угаасаа амар. Тэр хоёр байна ер нь миний бодлоор. Тэгээ одоо яг гарч нөгөө нэг одоо ингэж бичлэгээ цацаад хэлж байгаа болохоор одоо нөгөө бичлэгнүүд нөгөө бүгд амар чанартай байгаа. Одоо бусад хүмүүсийн бичлэгний үзэлт нь одоо өндөр тэрнээс чанартай мөрчлөө одоо бага үзэлттэй байгаа. Тэгэхээр ер нь тэр утгаараа underrated тийм. Түүнээс угаасаа эн чинь ингээд жилч болоогүй дөнгөж нэг 3 сар л болж гинөө баг нөгөө нэг бичлэгийн цацгадаж хэлээд сүүлийн хийсэн сар тийм. Тэнгүүд одоо энэ нэг жил өнгөрөхөд тэгэл бүр амар шүү дээ. Ингээд амар л авах гэж. Тэг би сайхан нэр сонссон. Тэнгис ах чи амраахын хамаатан юм бэл үйл юм бэл шүү. Үйл л Үйл юм. Өө зэ. Айгу төстэй биш нэрээ бодоодсэн чи бас тий. Өөрөө болохоор сүүл бүлгэртэй юм шиг. Аавын дүүгээ өгтгсэн. Аргагүй л бэл. За, overrated дээр. Яа. Underrated байгаа магтаал хийсэн шүү дээ гэж байна. Overrated ч одоо ямар юм битээс. Ямар хэцүү. Миний өнцөл бодлож нэг чухалч биш л та. Сошиалар давлага аваад. Миний хин шэйр хэмтэй өстой. Хин ч хариу үйлдэл үздэг ямар. Рүүгийн underrated юм бэ? Амар лаг хүмүүс юм бол өөрлөх. Гэтэ миний бодлоор бол за би өөр ингэ үзээд заяа. Нэг амар инээдгүй заяа. Тийм хүмүүс байдаг гэж аахгүй тий. Гэхдээ үзэгчдэд инээдтэй санагддаг. Асн миний хьюмор таардаг юм бол зүгээр миний хувьд тий. Зүгээр миний хувьд тэгээс санагддаг комедиан бол бодсон. Би бас нэг хүн бодсон байна. Би бол Бэги ах гэж боддог. Эхний хүн. Тийм. Яг мас ингээд агай ойлгоод идэг. Яг миний тайпны жоок биш байгаад идэг. Тийм ахуй юмтэй, юм стори ихтэй. Би ч нөгөө тийм стори юмтэй юм их ярьж чаддгүй. Цаад чинь тэгээд ингээд хүмүүст амар хүрээд үт юм тийм мас амар сайн ойлгодог. Амар үзцгийг хүсдэг. Гэтэ би бол яагаад гэдгийг нь ойлгохгүй гэж аахгүй. Гэтэ яг үнэтэй жоокнд байдаг ч гэсэн бүр амар тэгж одоо жишээл амраах те содоох батаах гэдэг тэр энэ шиг тэгж амар инеж чаддгүй. Тэг санагдав. Би яах вэ? Гэтэ бол цаач бол яг битээ засараа андаа за шууд яваад тийм түүхэн од ярьдгаараа надаас өөр болохоор тийм санагдав. Гэтэ Бэгийн нэг юу байдаг штэ нөгөө нэг би миний санс ирсэ гардгүй нэг жок гэдэг нөгөө нэг Талаас киноны амьдрал Монгол тэгээд нөгөө нэг ингээл олон үеэрээс хүнс ингээд юу хацмал зүгээр ямар жилтэй вэ? Хон жилтэй хүнээр л газараа хөндөөлж штэ тэгэл асуудал үүснэ. Тэгээд тэр бол надад бүр амар энтэй санагдав.
нөгөө ямар юуны Мухар сүсэг мүсэг тийм гэж мухар ярьдаг сүсэг тийм. гэдэг. Тийм тэр нь бол бүр надаа тэр нь амар тал. Тэнгүүтээ хүн болгоных бас өөр байгаа даа байхгүй тий. Тийм өөр өөр. Жишээлбэл надад л зүгээр тийм санагдаж байгаа болохоор би бас өөрөө нөгөө шал өөр юм бод. За Тийм. дахиад үгүй хэлчихсэн үгүй. Гүү. Үгүй юу. За ер нь түрүүгийн үед маань өөр хийдэд комедиан бол ер нь Бэги ах гэж тий. Зүгээр миний хүмүүс тий. Хүмүүс амар инээдтэй гэж бодоод идэг. Гэхдээ яг үнд бол инээдгүй гэж хэллээ тий. ямар амар шаатлаа ёо. Миний хувьд Окей за окей. тийм За, инээдгүй гэж бас ямар амар шаач. Одоо хэдүүлээ бүр хамгийн гол юм нэр. Дэти гэдэг шоуны тухай тий. Дэтиг анх ер нь хий гэдэг санаачлагыг гаргаваа. Юу болов тий. Тэр тухай ярилцъя л да. Тийм. Хөрөөл юм тал. Тийм тэр их санал да. Би бас анх зүгээр YouTube-ээр юм хайж яваад зүгээр нэг өглөөр цэрэл нэг юм амралтын өдөр ингээ юм үзэх хайгаад олдохгүй. Олигтой юм олдохгүйс. Тэгээ үзчихсэн чи харин нэг thumbnail дээр нь амар юм секси мекси тэгээ нэг юм улаан өнгөтэй нүд мүдэ бооцсон хоёр охин хажуудаас олж амар thumbnail дээрсэн баггүй. Тэгэхээр ямар гоё юм бэ гээл ийм байж болдго юм бах та гэж бодвол. Тэгэл ороод Ямар гоё юм бэ хүүхнийх нь муу. юм гэрчин бас гэхдээ тэрнээс болж байгаа байхгүй. Тэгээ ингээ орж харж байгаа байхгүй. Тэгээ ингээ ороод харсан чинь ингээл амар гоё болцсон хүмүүс ингээ харахаар. Тэгээ амар гоё тэр ингээд панчлж байгаа хэсгүүд амар гоё. Бүр ингээд зүр хүнийг ингээл хийгээд ич болд юм бах та. Нүүдүүлэн ч гэсэн ямар гоё нээлттэй юм бэ ингээд шууд ийм асууч. Яг шууд жоклж байгаа юм биш үү те? Яг шууд жоклж байгаа гэсэн үг болчихсон. тий. Одоо нөгөө хүн чинь ингээд юм хэлж байгаа шүү дээ. Ингээл би тэгдэг мэгдэг гүтэн лээ. Одоо яг заяа тэр хийж байгаа шиг тэгэл шууд жоклж байгаа байхгүй. Тэгээд жоохон тэнийг маань гутан жоглөөл буцаж ингэж гар марын бариулаад гээд амар яг л ийм рав ямар ч юм эдит байхгүй. Тэгээд ярьж байгаа юм хүснээрээ маа гэж орилж морлоо. Чинь тэгж мэгээл чинь бүр ингээд амар чөлөөтэй шээ. тэр нэг зэлч төө. Тий. Тэгээд тэр чинь болохоор зарчим бас ингэж байдаг байхгүй. Яг одоо гэж нэг 50 төгрөгчдөг. Тэгэхээр нэг тавьснаа араас нь дахиж ингээ үзэгчд дундаас бүр үзэгч нь амар юм гоё оролцоотой. Үзэгчд дундаас би одоо гарыг гэвэл шууд ингээд тэр залууг нь даваад гарч орж ирдэг ч юм уу шүүрч авч ингэж яддаг. Тэгээд юм өрсөлдөг үзүүлдэг байхгүй. Тэгээд тэр надад амар гой санагдаад Монгол тэгж хийх гэж үзсэн чинь өрсөлдөг хүн гарч ирэх хичээдсэн байхгүй. Тэгээд би ямар ч л хэлсэн ингээд тэр битэрийн нөгөө нэг тэр чинь энийг шууд сайхнаас хийгээ хэлчихээгүй. Ингээ баг жил гарan туршиж хийж явж агаад яг ингээд одоо л ингэж гайгүй болж байгаа юм байхгүй. Одоо л яг ингэж яг жил хийсний дараа 3 сарын 8-нд эхний дугаар яг бодитоор гараад тэрний өмнө аудио нь болохгүй, эсвэл дүрс нь болохгүй, хүмүүс нь болохгүй ч юм уу битээр өөрсдөө Аудио бичтэйг одоо 3 дугаар байгаа шүү дээ. дүрс нь аудио дугаар. Уг нь амар дугаар зөв. Нэг юм залуу орж ирсэн юм. Бол алхаа. Хүн амар трисом хийсэн гэж бодож. Яг нэг юм амар юмнуудаа ярьж байна. Нэг яг юм дээр залуу орж марцсан. Тэгээ бүр тэгэл ачаад буусан чинь байд. Нөгөө хүн дараа дахиад дуудаад тий. Яг нөгөөчгөө шин. Тэгж яа нэр чаддгүй л чадахгүй л хальтаа яаж. Тэ яг ер нь юу штэ нүү дээдлээ чи бас анх чи лайтер хийж явахдаа бойкот яаж исэн тий. Анх бойкот хийж эхэлжсэн. Тэгээд анх бойкот зур санал тавиад маань энийг хиймээр шинэ юм хиймээр ингээд тэгээд бойкот хийж эхлэгээд цуг хийж аваад тэгээд Викторийн юу жоохон хоорондоо явандаа таарахгүй болоод жоохон зөрч ингээд нэг юм зав зайн таарахгүй өөрөө ч хандлага нь бас тэрэн дээр яг өөрийнх нь санаачилсан юм биш болохоор ингээд жоохон зөрөөд тэгээд хандж байгаа хандлага нь надад бас ингээд жоохон яг миний би нөө өөрийн юм гэж бодоод хандаад хар арай өөр хандаад тэгээд битээр бичээл ингээд өмсөж ингээд амар гонж монжтой ч юм аа юм сорооч морочтой ингээд эрэнгүүд цааш ингээд энгийн хувцастай шөлөөт хувцастай ч юм хүүдтэй шаач байгаа. Тэр чинь ингээд хажуунаас ингээд камер дээр бичгээр айгүй зохицолтойгоо харагдаж шүү дээ. Нэг нь аль нэг гадны хүн юм шиг те ингээд хүчээр гараад ирсэн. Тэгэж харагдаад болохгүй. Тэгээд тэрнээс гадна цаашаа ингээд завгүй болоод өөрөө самжиж амжихгүй болоод тэгээд ер нь болоод тэрнээс цаашаа заяа маань илүү хамгийн хурдан тохирох юм байна гэдэг үүднээс айгүй гой хурдан сэтгэдэг тийм болохоор тэгэл заяатайгаа. Өөсөө яг ч байж болоход хамгийн боломжийн хоёр хөтлөгч боломжийн биш боломжтой хоёр хөтлөгч байсан баг. Яг өөрөө үстэй стайлтай тий. Юм уу гэсэн. Нэг юм болохгүй тийм. Нормал гай төгстэй. За төгсгээ хэлчихээ дөө одоо. Заа. За төгсгээ хэлчих. За одлоо. Яг ер нь угаасаа байж болоход л гоё юмнууд ч тий. Дөрүүд орж тараад байгаа. Дээдлэд оролцож байгаа оролцогчдыгоо яаж сонгоё? Тэгэл манай форум бүгсэн хүмүүсээс л битэд ер нь бол эдгээрт гадаад үзмжтэй.
Хоёрдугаар тэр форумд хандж байгаа хандлага бидэд өгж байгаа мэдээллүүд нь байна уу? Бүрэн бүтэн байна уу те? Жишээлбэл зураг явуулсан байна уу? Тэгээд ингээ аккаунтаа өгчөж байгаа шүү дээ. Линкийг оронгууд жишээлбэл private байвал бид нар юу ч харж чадахгүй болчихж байгаа. Deed inside гэ био дээр бичсэн. Чи амар даалх байх тий. Гэснээ ингээд заяа нээлттэй заяа. Тэнгүүд ингээд ямар ч зураггүй мураггүй хүн чи ингээд тэр хүн яг ороод юм ярих уу гэж нэг юм намын трол юм шиг юм цэцэг морь зөөр шаацсан. Хавсаа мавсан хавсаа гинэ. Уд бом овны ард ингээд тавгийн ширээ мэрэний ард боон эндээ ингээд толж молцсон. Араас нь царайн зөвхөн толгойн ингэж гаж марсан юмнууд байгаа. Монгол хүү. Айгуу тийм сэтгэлгөө зураг аваад тийм сэтгэлгөө. Тэгэхээр чин юмд хандж байгаа хандлагаас ахвал бид нөгөө тэрийг оруулах юм ямар ч нөхцөл байхгүй болоод бид нар оруулъя гэж бодсон ч гэсэн тэр ингээд тийм боломжгүй болчихж байгаа юм. Тэгээд аль болох нэг нэгнтэй матчлуулах байдлаар бид нар ингээд хайж олж байгаа. Тэгэхгүй бол одоо бид нар л ингээд 570 гаруй ингээ хүний хүсэлт ирсэн байна. 500 гаруй. Тийм 500 гаруй хүн ирчихэр чинь бид нар одоо тэр үний чинь бүгдийг нь оруулж чадахгүй шүү дээ. Одоо нэг тэрнээс чинь 50 60 70 л хүсэл орсон баг шүү дээ. 10% л орсон баг гэсэн үг байна. Тэгэхээр чинь бид нар бүгдийг нь оруулж чадахгүй болохоор аль болох ингээд зөв хүнтэй матчлуулах гээд ингээд хайгаад ингээ олоод байгаа л гэсэн үг юм. Одоо та бүр хамгийн анх явуулсан тэр листнээс нэг л шүүдэг үү? Сүүлээс тэрийг бол бид нар хямдсан байгаа шүү. Нээс нь бол ингээл хардаг л байсан. Тэгээд сүүл рүүгээ тэгээ тэр 500 хуулсан. Тэр донд одоо нэг эрдэнэс зайгаад гэж би бодоод. Одоо байхгүй ч юм. Аз байвал би өнөөдөр бүртгүүлээ маргааш авах боломжтой биш үү? Аз байвал тийм. Эсвэл би жилийн өмнө бүртгүүлсэн мөртлөө одоо л харагдаагүй ч байх магадaltaй явуулж та. Одоо 2 жилийн дараа байх уу тэр хүн ороогүй шаардлага шалгуур хангаагүй ч юм уу альсвал цаг заванд таараагүй ч юм уу тий. Тэгвэл нэг хүн формо бүгэлж байгаа хандлага ч юм уу альсвал тэр хүн өөрөө жишээлбэл яг одоо нэг юм би 100 л орох байсан юм а гэдэг хүмүүс байгаа байхгүй. Би одоо өөр чинь явчлаа гадаад явчлаа би яг одоо гадаад байна одоо хөдөө явчлаа ч гэдэг юм ингээд цаг заванд таа. Би тэр үед яг фитнес явж исэн үедээ ормоор байсан юм а одоо болцсон тий. Бүр яг уучлаа гэл тийм ээ. Жишээлбэл тийм ээ. Ер нь бол яг ийм хөөхөн болоод орё ч гэж байгаа ч хүмүүс байна. Одоо би ингээд харалцсан байна гэж 100 ингээд янз бүрийн шалтгаантай бол ингээд хойшлж байгаа ч хүмүүс. Оо найз хүнтэйгээ сайдчлаа. Тэг бүр ингээд бид нар бүр ингээд чат битий. Одоо нэг хүн тэгж бичсэн шүү дээ. Уурандаа биччихлээ. Яг бас салаагүй. Салууд орноо гэж шааж байгаа. Ураараа шааж. Би тийм ураараа тий. Тийм байж. Бүр тийм запасны байгаа байхгүй. Тэгээд согтуу октод мохтууд чинь яг нэг юм тий. Би ял хамгийн секси би ч юм бэ гэл тий. Яг шүн мөн 3 цагт форум бодож явах үед 3 цагт форум бөглөж байгаа хүн маргааш сэрхгүй шүү дээ тий. Тэгээ яг бөглөсөн үнэхээр яг дэжгүй охин мохон байдаг ч юм уу тий. Ингээд яг ингэ чин судараа бөглөмөлс. Тэг залхахаар нэг юм тэгэл ингээд уцаа авахгүй тий мэдээж шаардсан байгаа тэр хүн тий яаж 3 цагт сэрхүү тий 3 битсэн үнч тий. Тэгээ яг залгаад яг ингүүт оо харин шүн л орё гэж бодож ирсэн юм тий. Одоо бол өөр зарим нь тэгээд ингээд шийтгэл мэтгэлээр орцсон юм байгаа байхгүй. Дайцтай тоолж байгаа шийтгүүлчлээ ч гэж тий. Тийм баймааргүй байхгүй. Тэгээд ингээд бүр зарим найзуудаа хийгээд байгаа шүү дээ тий. Харин тийм найзуудыгаа хийгээд байгаа. Тэр одоо хамгийн том асуудал байгаа. Найзгаа хорлох гэсэн юмсэн. Тийм. Бид нар тийм нэвтрүүлэг биш шүү манайхаа тий. Эн чинь бол уг нь бас нэг ажил байгаа байхгүй. Хүмүүсийн эн чинь цаг зав тий ингээд бид нар чинь ингээд production баг бэлтэн бичин тийч ингээд хүмүүс бас такс авцсан бай тий бит хоёр ингээд бас ажил мэсгэлээд яг ингэнгүүт тэгээ нэмээд хамгийн гол нь юусаа үзэгчтэй шоон хамгийн гол хүмүүс намс үзэгч гинэ оролцогч байхгүй. Тэгээ тэрийг ингээд бид хэд ингээд олох гоо тайнгуу тэрэн дээр нэмээд ингээд би бүглөөгөө одоо болчлоо гэдэг ч юм уу иймэрхүү юмнууд байгаа. А нэмээд орыг гээд гиснэ яг за ингээ өөр хүмүүс хайхгүй бусдын үгүй гэчээд яг оролцох өдрөө боломжгүй болчлоо гэдэг ч юм уу тий одоо яг ингээ за энэ хүмүүс орно гээд бүгдийг ингээ болгоцоо одоо 5 хүн ч байт юм. Тэнгүү тэндээс нэг нь гинт өө яана хотлоо болчлоо болтлоо. Тэгэхээр эн чинь нэг бүх тэр хүмүүсийн ажил одоо тэр мөнгө зүнг одоо төлөөд ирсэн хүмүүс бас ингээ ороод гэх юм уу тий. Тэгэхээр та бүхэн яг оролцохыг чин сэтгэлээсээ хүсээд өөрөө бүглөөд тий бэлдээ. Тэгээ манайхаас холбогдсонгууд одоо дараагийн 7 хоногийн хагас өдөр ирэн шүү гэх юм бол тэр 7 хоногийн өмнөөс яг тэр бид хэдийг хүндлээд бас өөрийгөө хүндлээ тийм ээ. Тэгээд бас ирээд оролцоод басгоо. Яг би яг тийм нэг дугаар утсан байхгүй. Яг тэр одоо удахгүй цацагт байгаа нэг дугаар. Охин нэг охин амар гоё бэлдээд ирсэн. Одоо
оролцож та хоёрын нэг яриулээд тахгүй. Надад нэг асуулт байна. Гингүүт нөгөөтгөө амар гой асуугаад тий. За окей. За тэгвэл чи юу энийг юу логч юм уу? амар хөргөө. Яг тэнгүүд үзэгчд бол үзэгчдийн хайрыг шууд Шууд үзэгчтэй хүн болж байгаа. Яг гоё юм үнэн байгаад. Тэнгүүд би тэр хүнийг юу ч бүр амар дарамжсан. За яг хийх болоод эхэлж байгаа тийм. Угсаа амар гоё хоорондоо ингээ гоё Өөр амьсгалыг ингээ гоё аваад Яг энэ chemistry-ийн үсэл яваад байгаа бол хоёрын ч оролцох шаардлага гарч байгаа. тэр хоорондоо гоё ярилцаад ингээ так явчихсан. Ер нь бас үзэгчдийн хайрыг татна гэдэг чинь бас гоё үнэнгээрээ юм Өөрөө бэлдэж байх шүү дээ. тий юмаа бэлдэж юм сэтгэл гаргасан хүмүүс л яг үзэгчдийн Шал өөр. хайрыг. Нэг л одоо дээдлээс гарч байгаа дугаарууд бол доорой 100k үзэлт бараг авчиад тий. Одоо сүүл жишээ нь ингэж байгаа байхгүй юу? 4 хоног 3 хоногт авдаг болчихсон. Нөө биг шоу хийсэн шүү дээ бид хоёр ингээ том дугаарт. Тэнгүүд тэн чинь нөө юм 5 охин байгаа шүү дээ. Нэгээс 5 гэж дугаарлцсан. Тэгээ тэнгүүд тэн дээр ч одоо чи спешиал бүр олон хүн ирсэн. Тэгэл ингээл байнгутаа тэр хүмүүсээс ингээ асуулт асуухаар зарим нь амар хариулаад зарим нь хариулахгүй. Тэг ингээ ээж ээжээр явж байгаа юм л. Тэнгүүд тэр нэг юм 3 8-ын охин л үзэгчтэй хайрыг их татсан юм шиг байна. 5 8 лөө тий. 5 баста 5 гоё юм аа гэл. Тэнгүүд нөгөөч нь юм хичимхий охин таваас юм дуурдггүй. Тэгээ би чи ингээ шууд ингээ уусаа ингээ хариулгээ хэлчихдэг. Чи уусаа хариулах гал ирсэн тэнд оролцож байгаа юм чи ингээ дугуй байгаад иж болохгүй шүү дээ. Чи бас уусаа хөрхөн л охин байгаа. Тэгтээ чи хөрхөн байлаа гэд бас дугуй ээж болохгүй шүү дээ. Бас ойлгоод. Тэгээ би ингээ уг нь чинь би нэх муухай харьцаг авахгүй тэр охинтой. Манай заяа л тэр Намайг бүр тэндээ заяа хар бистайн 5-ыг яагаад аллаа чаа заяа. 5 хайр мэ заяа заяа. Амар шайс наагч. Үзэгчдийн фаворит руу ингээ ороод хараа. Чинь уурлаа. Тэнгүүд тэгээд би чимээгүй байжхлаар тэр чин бас бүр сонирн болчих. тэр үгүй би чимээгүй байгаад байвал тэр хүн бас өчтөрийн фэврит байж чадахгүй байхгүй юу? Үзэгч чинь бас юм яг ингээд нөхцөл байдлаас болно шүү дээ. Ингээд ирчээ дуугаа суугаад байвал энэ 5 одоо ингээд үзтээ үлдэхгүй яагаад дуурчаад байдаг юм. Стантай ингэж ихнаа. Тэнгүүд би тэрийг загинчингууд тэр хүмүүс шууд над дээр ирж байгаа юм. Заваа загнаа дугуй байлгаад байна ингээд. Тэнгүүд би тэрийг ерөөсө загнаагүй зав. Би яг нэг юм хэлье. Тэр охины төрсөн өдөр ингээд гисэн баггүй. Тэнгүүд л би за бүгдээрээ төрсөн өдрийн минь төргий мөргий гэж хүмүүсийг алга ташаал маашвал. Би ч яг үндэ 5-ын талахгүй. Ер нь бол тийч ингээд бас тэрийг залруулга ойлгох хэрэгтэй хүмүүс те. Манай шоуны гол зорилго чинь бид хоёр чинь яагаад тэнд байгаад байгаа вэ гэдэг чинь бас таад нэг бас бодох хэрэгтэй байхгүй те. Тэр хүмүүсийг гоё нээж өгөөд ингээ асуултыг асууж өгөөд тэнд нь гоё төхүүлж өгөөд баг хариултыг баг бэлдэж өгөөд байгаа. Би бүр тэгээд би тэр 5-ыг бол би бол хувьдаа бол би ингээд бол дэмцсэн гэж би ойлгоод байгаа. Одоо ингээд яг ингээ хариулж чадахгүй байнгутал нь за тийм юм болсон юм уу эсвэл тэгжсэн үү гэ эсвэл за яг ийм болсон юм уу тэгээ чи тэгсэн мөнгө тийм үйл нь за ийм болсон юм би тэр үнийг ингээд би баг дунд нь ингээд амар гүүр болж өгөөд ирсэн байхгүй. Тэгээ нэг асуулт Үүр нь угаасаа энэ шүү дээ. Яагаад намайг тэр охиныг хэлсэн гэж хүмүүс ойлгосон бэ гэхлээр нэг юм асуулт асуусан би заяа. Тэгээд тэгсэн чинь дугуй гаацсан байхгүй юу. Тэнгүүт нь би үгүй чи өмнө нь хин нэг тэр чинь яавал чи эрэгтэй хүнээс ингэж хайрлаж байгаа мэдрэмж авах вэ гэсэн. Тэгсэн чинь ингэж чимээгүй гаацсан байхгүй юу. Тэгээд тэнгүүт нь би за асуултаа ойлгохгүй багш гэнэ. Чи өмнө зүгээр хин нэгнээс энэ хайрлаж байгаа мэдрэмж авч ийсэн үү гэдгсэн байхгүй юу. Тэгсэн чинь авч байгаагүй юм уу? Авч ийсэн үү гэдгсэн. Тэгсэн чинь чи тэр охин авч ийсэн гэхгүй тэгэхээр би тэгээд тэрийг яриач гэсэн. Чи амар торх хүмүүс тодорхой байхгүй юу. Авж байгаагүй болоод хариулах байгаа юм болов уу гэж би бодоод. Үгүй энэ чи заяагийн хувьд амар соёлтой хэлж байгаа байхгүй. Заяа. Тэгээд тэрийг хэлж гэдэг чи заяагийн хувьд амар соёлтой хэлж байна. Үгүй. Бүр чи амар хэл боломжтой байхгүй заяа. Тэ өөрөө Окей. Чи ингэсэн байхгүй. Зүр чамд тийм тохиолж ирсэн үү гэсэн? Тохиолж ирсэн гэсэн. Тэгэхээр би тэгээд тэрийг яриад. Инээс эцэг. Яаш тийм аим имзэгдгээр юм уу? Тэгээд тэрийг ярьцгаал. Айгуу соёлтой хэлсэн байж. Ань би тийч тэгсэн чинь намайг ингэж авах байна. Би одоо бүр гайхаад. Яг зөв ингээд айгүй олон удаа ингээд тавтагдаад асуултууд нь тавтагдаад явагдсан байгаа байхгүй. Тэр чинь ингээд жишээл нэг удаа хэлээд хоёр удаа хэлээд ингээд туслаад ингээд явахаар тэнгууд нөө сүултээ хүмүүс олон удаа тавтагдахаар энэ заяа ингээд дургу болчихж байгаа юм бахта гэж зарим хүмүүс тэгж л бодсон болоод тэгж хүлээж авсан баг. Нэг юм давхардагдаж тэр юм үзэл ингээд суусараад чамаа тэгж бодсон. Тэгээ эн чинь бас нэмээд юу байхгүй яг амьд шоуны юм чи амар өөр байхгүй. Одоо юм амьд шоун дээр тэр чи өмнө нь
би одоо тэр үнтэй амар ингээл гоё ярьсан байж болно шүү дээ. Одоо ингээл заа зүүж мөлөөс. Тэр нь яг хүмүүст үзүүлэхэд нэг хэрэгтэй биш. Зүгээр тэр шоуны үед би тэр үнтэй ингээд сайхарчаа. Тэгээд чинь бас эдит явна шүү дээ. Тийм эдит орсон ингээл байгаа шүү дээ. Би ингээл өөрөө ингээл тэр үнийг ингээд за ингээрээ мэгэрээ гэл ингээл сайхан арчснууд нь бас хасагдаж болно. За яг энэ сайхан бүх хэсгийг насдаг те ер нь. Яг нэг юмыг олж гараад яг амьдаар ирж үзсэн хүмүүс бол намайг ерөөсөө яг ингэж юу аа. Хэтлэхгүй те. Яг миний талын хүмүүс. Тийм. Тэгээ ерөөсөө амьдаар ирж үзвэл бас шал өөр байдаг. Тийм шүү, нэрээ. Тэр бичлэгнээс бүр шал өөр байгаа. Тийм тэгээ тэр чинь бас хүнд бүр юмнуудыг хасах юм байна. Тэгэхээр аль болох амьдаар ирж үзээрэй те. Таяр орсон хүн болгоны бичлэг болоод байна. Гүү. Одоо ерөөсөө чинь бичлэг яг хөө зүгээр аа. Чи одоо цаашаа нөгөө бичлэг болох дугаар байна гэж байна. Болохгүй дугаар бас гэж байна. Одоо янз бүр том оролцсон хүмүүсийнхаа үр дүнгээс ч юм уу тийм. Эсвэл нөгөө эдит видео медианы чанараас ч юм уу, дууны чанараас ч юм уу шалтгаалаад тэгж үзсэн юм зөндөө байх. Тэгэхээр урын санд бол бас бичлэгүүд байгаа л Тийм байгаа. Тэр бол байгаа. Тэнгүүд бас ингэн өөртөө орё гэд 90 заяа. За. Данжигнаал нэг доктор. За. Тэгээ орсноо ингээд цацуулмааргүй байна гэж мэлтэй ингээд амар сонирч. Тэгтээ тэрийг таяр орхоос өмнө асуудаг юм уу? Асууж байгаа шүү дээ. Өөрөө Зөвшөөрч гин үү гэдэг ийм бүр форм дээр байгаа. Зөвшөөрч гин үү гэж орж ирж байгаа шүү дээ. Болохгүй наас гэрийнх юу гэж бодох юм бэ? Чиний гэрийнхний чи юу гэж бодохыг би яаж мэдэх юм. Тэгээ яг үндэ бүтээр болохоор ерөөсөө тэгж байгаагүй ерөөсөө бүгдийн тал цацж Тэгэл ирсэн. энэ цацснаа те. Тэгэл уусаа чинь ойлгомжтой шүү дээ. Бид хоёрын чи бүүн ажил төлөвлөсөн. Ард нь зөндөө хүмүүс бэлтгэсэн чинь. Гол нь өөрсдөө тэр окей гэдээ орж ирсэн тийм окей гэж орж ирж байгаа. Бид тэр хүчлэг байхгүй гол. Өөрсдөө хүслээр орж ирсэн хүмүүс л болохоор 500 хүний нэг ба шүү дээ. Орё гэж хэлж байгаа 500 хүний. Тэр дунд 499 үнийг хохироод шоод цацуулахгүй гэж байгаа. тэг цац гисэн. тэгэл тэгэхэр чинь бас жоохон юугүй л дээ. Playtime-ийн дугаар цацагдлаа. Цацсан. Playtime-ийн дугаар амар болсон те. Playtime. Энд дээр жишээлбэл хүмүүс зарим нь ингээд цацахгүй бай гэж гуйсан ч хүмүүс байгаа. Тэгээд тэгэхээр бид нар үгүй цацах хэрэгтэй гэж хэлээл цацсан. Тэрэн дээр бас амар гоё байсан. Амар гоё ч. Бид хоёр ингээд нэг юм зөвхөн 50 хүн дээр л ер нь л хийгээл явж өстэй. Тэгээд тэгсэн чинь яг Playtime дээр очиод шөнийн 2 цагт те тэр Валда осор ингээд дүүрж жоо хав асан байсан дэйтли явна. Тий. Тэг ингээд бүх хүмүүс рандомаар ороод ирсэн багтаа гэж байжгаад зөөр нөө эхлэх хаяа чеклгээд өгсөн чинь бүгдээрээ ингээ алгацсан гоо. Тэгээд чи баярлаа. ёо бис болцсон байж тээ. Хари. Би цуглуулсан юм чинь тараач. Тэг битэр тэгэл нөгөө урам авсан. 2 цагт яг эхлүүлсэн баггүй. Битэр чинь нэг 30 мөч гэж очлоо. Тэг юм чеклгээд чи дүүрсэн. Битэр өөртөө баг орцсон аахгүй. Нэр тэгээ амар бүлтгсэж байгаа. Тэгээ дүүрэг байсан маа 1:30 хоосон байсан. Тэгээ яг эхлэх болсон чи яг дээдлийг үзэх дүүрч. Тэгэл ерөөсөө ингээд нөгөө нэг дуучин биш нэг юм DJ байсан. Гадны DJ байсан. Тэгээд нэг хэдхэн хүн цөөх хэдэн үзчихсэн. Гадны хамтлаг. Гадны хамтлаг байсан. Тэгсэн чинь л яг битээр орж ирэл юмнуудаа чеклээд үзсэн чинь энэ хүмүүс баах хүмүүс орж ирэл. Тэгээд хүмүүсээ авчих болоод бот молтой хайгаад боох оролцсон хүмүүсээ ингээ яг олж молоод юм нөгөө зөвхөн байгуулт юм явчих шүү дээ. Тэгсэн чинь бүр дүүрсэн. Тэгээ хүмүүс маань явж чадахгүй зайг майг болцсон. Тэгэл аяд тавихад ингээл. Тэгээд тэр мэдрэмжээс гоё юм. Яг хийж байгаа юм хүмүүс зорж ирээд ингэж гоё бүлээ. Шүний 2 цагт гэдэг чинь угаасаа битэд анх бодохдоо нөгөө яг Playtime дээр тийм юу тусдаа яг юм үзүүлж байгаагүй шүү дээ. Тэгээд 2 цагт бас нэлээ орой байх гэж Игүү болсон. цаг авчлаа да. Тэгсэн чинь 2 цагт бас дажгүй цаг юм. Тийм ээ. Тэгээд ч бас Яг тийм шиг байгаа. хүсэж бидрийг амар олон хүмүүс ирсэн амар гоё. Яг л бидрийг хүсэж зүгээр л тэрийг үзэж ирсэн юм. Сууд мод болохгүй зөв бүр газар мазар ингээд бүр суудсан. Юм мод ороо твс твссэн бүр суудсан юм. Тэр бол амар гоёсэн. Тэгээ ингээ байж байгаа хажуунаас карма ухаан ч гинөө басна. Ботол тэр special хийсэн. Тэгээд special хийсэн дугаарын формат бол арай өөр байсан тий. Та хоёр дээдлигийн форматыг бас янз янзаар бас гоё өөрчлөж байгаа шүү. Эхлээд шууд хососоор нь оруулдаг гэсэн бол одоо сүүл 2-1 болгоод 5-1 болгоод тий. Бүр сүүлдээ бүр 5-1 болгосон шүү дээ тий. сүүлдээ 10-10 болгоо. Хэр тохиромжтой гэж бодож байна. Уу яг юм чин тэгэл ингээл байг нэг юмараа явж байх хүн уусаа үзэхгүй байдаг шүү дээ. Тэгэл аль болох ингээд сонирхолтой сайжруулаад юм хөгжүүлдэг уусаа байж ич тэр чинь ингээд урт хугацаанд явна. Тэгэл аль болох яаж сонирхолтой болох вэ гээл одоос ингээд хөгжүүл явж байгаа чинь дөнгөж эхлээд жил болоогүй шүү дээ. Жил болоогүй тий. Болоогүй. Тийм тэгэл энэ зун л ер нь бол яг инглээ шүү дээ. Тийм шүү дээ. 3 сараас л эхлэж яг бичлэг цацсан байхгүй. Биш 4 сарын 10-наас эхэл цацсан. Хамгийн анхны бичлэг 3 сарын 8-нд гарч ирээд
4 сарын 10-аас эхэлцээд одоо ч нэг 6 сар л болчихсон шүү дээ. Тэгэхээр энэ юм чи одоо ингээд цаашаа 3 жил одоо ингээд явлаа гэж бодоход тэр үед бас ингээд хөгжсөн бүр амар гоё болцсон байна. Үзэгчд маань ч гэсэн бас ингээд одоогийн одоо 16 наснууд ч одоо 5 жилийн дараагийн бүт яг бас ингээд үзээд өссөн. Тэгээд өөртөө нээлттэй сэтгүүтэй ингээд үзээд өсчөөс тэнгүүд тэр үед 21 нас хүрээд орж ирэхэд бас бүр л амар юм гоё. Одоо манайх ч нөгөө нэмэх 21 гэж заасан чинь бүр 20 мөр 19 18 төгтөд ингээ амар их орыг. Ажаа хөөхдөд. Жоохон биш. Гэхдээ чинь доор ээж 18-аас дээш явах. одоо би бол ингэж бодод байгаа. Одоогийн 21-с 25 наснуудын сэтгхүй бол одоо энэ 18 19-д гэхээс бараг жоохон байгаа сэтгхүй. Тийм үү? Одоо тэд нар чинь бол яг нөгөө нэг Netflix ингээл дандаа тийм яг нэг юм дэлхийн хүн гадны соёлоор гэж хүмүүс яг ингээ өссөн амар юм нээлттэй юм чөлөөтэй өөрийгөө ингээд илэрхийлээ сурцсан хүндээ харьцаа сурцсан. Тэнгүүд аав ээж нэр ч гэсэн залуу хүмүүс байна. Тийм. Тэнгүүд одоо 21-с 25 ч юм бол яг бас нэг юм чанга уу шүү дээ. Яг тийм нэг одоо бид хэд ч юм бол яг нэг юм би бол жишээ жинзи бол биш аахгүй яг үндэ. яг бодохоор соёлоо бодохоор манай гэрт одоо ингээд 5 бүүмэр байгаа байхгүй тий. Тэр дунд нэг жинзи бол яг жинзи биш байгаа байхгүй. Тэнгүүд чинь бүүмэр бүүмж байгаа болохоор бүүмэрийн зөө байгаа байхгүй тий. Тийм тэнгүүд тэр хүмүүсийн чинь ингээд тэр хүмүүсийн ингээд нэр чинь бол тэр хүмүүсийн амар юм хоолны хүмүүс арай гэртээ хайргүй ярьсан шүү. тэр уг тэр итгээдүүд ааш. Тэнгүү тийм бүүмрүүдтэй ингээд байнгут миллениал өдргээд те. тийм ингээд миллениал ингээд өөр ингээд холилчглаараа яг бас юм чөлөөтэй биш ч юм уу те ингээд янз бүрийн юм. Тэнгүүд одоо яг нэг юм 18 19 ч яг юм жинхэнэ яг юм жинзи байгаа. Яг юм чөлөөтэй. Хинч загин одоо хүүхдээ загиндаг аав ээж баг байхгүй шүү дээ ингээд бүгдийг ингээд тайлбарлаад өгчдөг болсон ингээд юм. Та нас харж гин үү? Нас одоо бид нэр спонсортой болсон учраас 21-с дээш гэж харж байгаа. Зүг. Тийм. Дээшээгээ бол хязгааргүй юм те. Дээшээгээ бол Дээшээгээ орон матч Тэдэс тэдийн хооронд ч юм уу те. Тэгэж бол харна шүү дээ. Тэгвэл дээш янз бүр хамаагүй шүү дээ. 58 хүрчээд болцох. Гэтэ бүр юм хүн байвал тэгээд 40 дээш насныханд зориулсан тим юм хий гэж бодож байна. Яг нэг торч үзье гэж бод. Сая нөгөө нэмэх 50 манай баярыг юу болсон шүү дээ. Тий. Тэгээд тэн дээр бит хоёрыг ихлээр санал тавьсан. Тэгээд бит хоёр орох уу гэдэг. Та хоёрыг уу? Тэгээд бизнес сурвалжаар орох уу гэдэг. Тэгээд бит хоёр орох гэсэн чи яг тухайн өдөр ажил авахцаа. Тэгээд Өмнө нь бит хоёр нөгөө нэг гэрээ хийсэн байсан. ажил хийсэн. Тэгээд чадаагүй байсан. Тэгээд тэн дээр орсон бол Тэр тэр бол аюу сонирхолтой болох байсан. Тийм бах те. Тэгвэл байгаад юм бэл. Одоо гоё төлөвлөсөн байгаа тийм одоо формат гэх юм уу арай өөр дээдлийн ирээдүй ирнэ гэсэн юу гэж бодож чардсан. Дээдлийн дээр бит хоёр болохоор одоо ер нь ингээд илүү community талтай ингээд хөгжүүлээд тэгээ илүү өөр төрлийн контентууд хийж болж байгаа. Зөвхөн одоо юм live audience-тэй шоу гэхгүйгээр одоо студийн форматаар юм байгаа, speed date байгаа. Speed date-ийг бид нар бас арай өөр төвшөнд хийж байгаа. Speed date-ийг бид нар вебсайтаараа ороод юм зохицлын хөв мөв гаргаад юм матчинг систем ажиллуулад хоорондоо лайк майк явуулж маавлаад таарж мараад Тендер шиг шиг. ер нь баг тендер шиг байгаа. Мэргэжлийн тий. Тийм арай гоё төвшөнд арай шинээр арай өөр хийж үзье гэж бодож байгаа. Тэр яц юм уу зах зээл дээр нийлүүлэх гэсэн юм аа. Тийм бидээс 2 дугаар хийж байгаа. 2 дугаар спидтэй тийм. Дараа 7 хоногт 3 дахь дугаар нь болох гэж байна. Тэгээд ер нь бит хоёр ийм цогц яг нэг ийм болцооны яг ийм слим хий. залнаас сүйд болцсон бохгүй одоо. Тэгээ чинээсэн шээ. Тийм итгэхгүй инээд байгаа шгаа тийм. Ер нь бол бит хоёрын ирээдүйн алсын 5 жилийн төлөвлөгөө юм бол ингээд Монгол хүн байж тээ ингээд яг гинтээ би болцож болох уу болохгүй гэдэг зөвшөөрлийг өгдөг хүмүүс л. Яа. Гэхдээ яг ийм цогц юм гоё. Чи уусаа ер нь Монголд одоо ингээд залуучууд үзэх контент уусаа ер нь байхгүй шүү дээ. Студийн форматтай гэхээр бүр аудиосгүй ярьжсэн чи ингээд тусгай гэсэн үг юм биш үү зүг байна. За зүгээр sorry. Монгол шууд яар. Монгол одоо ингээд ийм контент одоо үзье гэж бодлоо шүү дээ. Жишээ нь чи яг ямар контент үзэж байна? Мэдгүй Монгол шүү. Одоо кино задлан батлаа. Харин тийм тэнгууд одоо нэг юм хэдэн нэг юм кино тайлбар байдаг. Тэгээд нэг юм л байгаа хгүй Монгол. Яг ийм Монгол юм үзье. Тэгэхээр кино задлан нь гадны кино зүгээр нэг юм киног зүгээр ингээ ярьждаг аяг жоохон бүдүүл. Гэхдээ яг тэр нь Монголд амирх ажилдаг. Тэгээ бид зүгээр яг хав тэрийг тийм шүүмжлэх үлдээ. Гэхдээ зүгээр яг ийм Монгол ийм одоо жишээ нь жинзи ч юм уу ийм залуу хүмүүс яг ийм Монгол юм ороод ингээд үзийгээд тэнгуут юм байдгүй. Тэгээ тэрийг л ингээд өгж байгаа хөх. Тэгэл тэрийг үзэх нь үзэл үзэхгүй нь үзэхгүй.
Тэгээд тэр студийн тэр юу болохоор арай өөр чиглэлээ одоо гадны зөндөл байдаг шүү дээ. Яг зөвхөн гадаад хүмүүс ингээ айгүй хийцэн. Одоо баллон попинг мопинг те ингээд янз бүрийн айгүй олон төрлийн төрлөөр байгаа. Тэрэн шиг тэрнээс санаа аваад ер нь бид тиймэрхүү байдлаар ингээ өөр олон төрлийн студент тим. Гэхдээ шаар хийж бодож байгаа. хэвэн баг хугалч мөн. Басны тийм гоё Монголчуу те гоё монголчуу юм байна. Тэгээд тгий гэж бодож байгаа. Тэгээд тэн дээр удахгүй хүмүүс айгаад эхэлнэ. Ер нь бол хийх юмуд айгүй их төлөвлөсөн юмуд байгаад байгаа бид зөв зөв. Дээдлийг одоо яг хөө дээдлүүд ер нь оролцож байгаа хүмүүс чи ихэнх нь ер нь нийслэлээсээ л оролцож байгаа шүү дээ. Улаанбаатараас те. Аха. Тэгээд юу мөн дээр нь одоо тэр бүгэлж байгаа санал форум дээр нь одоо бас хөдөө орон нутгийн хүмүүс л гадаадаас хүмүүсээс одоо санал хэлгээд. Тэр хүмүүс дээр ер нь яа гэж бодож байна? Тэр хүмүүс рүү хандсан юм Тэр хүмүүс бодож байна уу та хоёр? боломж байхгүй уучлаарай. Яг хөө ирлээ. Аха. Ер нь хөдөө орон Хараас ирж байна ер нь хөвчлээ. дарахын эдийн орнот мар. 21 94 640 мас шүү дээ. Хол нутаас ирж байна уу? Ирж байгаа. Зөв. Ер нь айгүй олон хүмүүс холбогдож байгаа. Тэгээд нөгөө гол нь битэрийн одоо ингээд одоо битэр дээр төлөвлөсөн ажлууд хийж байгаа ажлууд айгүй их одоо спонсор авсан дугаарууд ингээд бүгд төлөвлөлтийн дагуу нөгөө тохирсон гэрээнийхээ хугацаанд донд явах гэж байгаа болохоор бид одоо тэртэл рүү арай зохион байгуулалт орж чадахгүй байна. Тэгээд хэрвээ яг хүсэх юм бол манай одоо тэндээс холбогдож байгаа хүмүүс маань ингээд зохион байгуулалттай хүмүүс байх юм боо штэ тий. Орон нутагт байна уу одоо солонгосч уу японч уу хамаагүй. Тэндээс зохион байгуулах хүмүүсээ бол манай шоу бид ингээд хамт одоо зохион байгуулалтанд нь орцоод явбал бидний зүг очоод шоугаа шууд хийхэд бол ямар ч асуудалгүй юм тий. Зүгээр хавтын бэлдээ, тайзын бэлдээ зүгээр л тайл хүрээд дэр гэж байгаа газар бол асуудал байхгүй. Тийм. Бид тэр өөрсдөө тэгээд сонш суугаараа тэр мэрийга тий зарлаад явж шít. тэр мэрийга хангалттай яга авчин зүгээр. Яг зүгээр нөгөө нэг за шоуны үйл ажиллагаач оролцогч энэ төр бол бид хоёр өөрсдөө ингээ формасоо ч юм уу ингээд авчнаа. Зүгээр гол нь тэр нөгөө нэг юм орчин айгуу чухал нэг юм сонирн байвал сонин шүү дээ тийм үстэй. Нөгөө ялж ийж яална гэдэг чинь тий. Сонирн байвал гэдэг нь одоо ямар орчин? Одоо юм орчны хувьд гэх юм бол одоо юу гэдэг чинь яг нэг юм хүмүүс суугаад одоо манайд ингэж зорж ирж үзэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Яг манай энэ яг юм юу дасцсан. Тэр шиг тиймэрхүү юм нэг юм тухтай байх. анх удаа үзэж байгаа хүн ирээд ингээ тэр мэдрэмжээ алдахгүйгээр тий. Одоо ингээд мөнгө төлөөл ирсэн чинь нэг юм тухгүй сонин газар ч юм уу те тэнч нэг сандал мандал ингээд нэг юм хуурж идэрч мэдэрч тэгээд гэрэл мэрлийн юм уу зоо одоо жишээ нь спикер мик ингээд царигч мэргээл тийм байл тэр хүн чинь анх YouTube-ээс үзээд ирсэн чинь нөгөөх нь авшин байл гэж чинь санхүүгийн хөвчтөр ингээд авч байгаа мэдрэмжээ өвчтөр ингээд буучих واخхой. Тэгэхээр яг тэр ийм мэдрэмжүүдийг ингээд өгөхөр яг юм тухтай юм орчин бүрдүүлээд тэгээ за ингээд манайх ийм газар байгаа юм ч юм уу те одоо ийм газартай ингээд зохион байгуулъя. Та хоёрыг ирэх боломжтой үгээд тэгээ нөхөдөө орон нутгийн юм тийм юм байх юм бол яг битээр асуудал хөвчөөд байгаа юм. Гэтэ айгүй сонирхолтой шүү дээ. Хөдөө орон нутагч ч гэсэн хүн болсон шүү дээ. Тийм шүү дээ. Хаач хүн болж исэн биз дээ. Тийм шүү дээ. Тийм. Юу ядраад. Ер нь тийм Ховдод тараас барайл гууж явсан цаг байна. тэнгүү тэгэл яг хөдөө орон нутагт үнэхээр болж хүмүүс нь байгаад орчин бүрдэх юм бол яг битээр нэг өндөр хүн хэлэхгүй шүү дээ битээр. Бодоод ямарч тэгээд явж очиж болно. Тэгээ ямарчсан бит хоёр Солонгос бас айгүй юу байх гэж сонирхолтой зах зээл байх гэж зах зээл гэдэг. Зөвөр ийм Солонгосч нөө монголчууд айгүй их байдаг шүү дээ. Одоо залуучууд айгүй ихтэй. Тэгээ ингээд одоо энэ ч нэг Монгол тий. Тэр хоёрыг учруулвал болох юм санагдаад байгаа. Хөөрхи хүний нутагт ганцаардаж явсанаас ханьтай явсан. Тийм шүү дээ. Тий ганцаараа ганцаарснаас хоёулаа ганцаарсан юм шүү дээ. Тэгээ бүр ингээ хот-хоттоор нь тий. Тий Тэнгүү тий голдон Тэгвэл манай угаасаа үзчихсэн чинь бас Солонгосоос бас айгүй их хүмүүс үздэг байхгүй. YouTube-ийн за юугаар хараад үзэхэр бол Солонгос, Япон Тэнгүүд одоо үздэг. Солонгос байдаг манайхыг үздэг хүмүүс хэрвээ сингл бол тий бит хоёр Солонгосод аль нэг хотод очиод нэг юм монголчууд бас сингл монголчуудыг цуглуулаад тэгээ тэр хэд нь хоорондоо гоё болцоод нэг шүн бас ингээд зинжээ чи хоёр хүн болцож байгаа боловч дахиад үзгээд ирсэн бас сингл хүмүүс байж байгаа. Тэгэхээр тэрэн дээр гоё нэг танилцмент гэх юм уу. Тиймэрхүү бас зарчмаар бидэд хамгийн ихний ээлжинд бол Солонгос бас айгүй боломжтой бас гоё байх болов гэж бодлоо. Тэгээ ер нь Солонгосууд тэгэл манайхан нэгэл аюу их юмуд очичлах шүү дээ. Ингээл дуу мууч, дууч, кино маань одоо бүгд очиж өөр юм манай монголчууд хөрх юм үнэхээр үзэх юмгүй нутгаа сансан хүмүүс ингээд яг үзэх юм бол үзэж байгаа байхгүй. Тэгээд яг үүндээ ийм төрлийн юмнууд бол байдаггүй. Тэгэхээр энэ нь бол хэрэгцээ нь бас тухайн хүмүүстэй заримд нь байгаа баг. Тэгэхээр хэрвээ тэндээс зохион байгуулах хүмүүс байх юм бол бас бидтэй холбогдорой гэж үзэж байна. Бид нар бол нээлттэй, үргэлж нээлттэй байх асуудалгүй гой хөдлөө гой тохиролцоод явах бол асуудалгүй гэж бодож байна. Тэгэхээр бид
Тэр яг одоохондоо бол завгүй байгаа. Нэр Хорио туур. ер нь жоохон завгүй. Тэгж байгаа. завгүй. Дээдлийг хийсэн болоод. Тий, дээдлийг Тийм хийсэн. шүү дээ. Тийм. Тэр чинь өдөр ч нөгөө 7 хоногт нэг бол хийж байгаа тий. 7 хоногт дээдлийн нэг хийж байгаа, speed date нэг хийж байгаа. Тийм үү. Тийм, тэгээд нэг comedy show хийж байгаа. Манай Дээдлийг гахсан өдөр speed date-ийг 4 өдөр comedy show 3 дахь. Ингээд яг 7 хоногийн 3 өдөр манайх шоу. 3 дахь өдөр гахсан өдөр тий. Сколтер болж байгаа шүү дээ. Баг тэр вебсайттай болсон. Тэр вебсайттай одоо бүр ингээ гой танилцуулгатай. Тэн дээрээ бас бид нараас TikTok-тэй зараа явчих. Вебсайт нь Clapper юм уу эсвэл Club Comedy Club гэж явж байгаа. ёо гал тийм Одоо үү. дээдлийн тусдаа нэг шоуны хэсэг гэж бодлоо явж байгаа гэсэн. Тийм аа. За nice. Гоё энд хийхин сан, тэнд хийхин сан гэсэн мөрөөдөл байна уу? Бодож байгаа. Тийм, ер нь бол За яг солонгосгээ сая ярьчлаа. Байж болно энэ зах зээл нэг ярьж. Гэтэ бүр яг энд хийгээд ийм гоё дугаарт гаргачвал ч юм уу те. Жонд. Тэг 20,000 хүн тосоо хүлээ. Тэг ингээд 5 хүн суудсан, 5 хүн суудсан. Голтон төрөө өтөө. Стичээд яг зуны зугаас гэж. Яг тэр зуны хайр. бүхэн л одоо стажон тоглолт хийдэг болцсон юм шүү. Зуны дотлол. Тэр яагаад болохгүй гэж тийм Шүү дээ. болцоодаа тэг ингээд зүгээр аяа явахад стажон ингээл тий. Манай ороод тий манай уус нутгийн хүмүүс маань гол цонхороо болж байгаа хүмүүс гарч байгаа тий. Дахиулж махиулаад бид нар ингэж 20,000 хүнс дахиж ингээ хүмүүс гарч болж. Ордож байгаа хүмүүсийн бас их гоё experience байдаг шүү. Тий айгуу гоё их гоё мэдрэмж төрдөг. өөртөө тий нэ тэр чинь бас нэг юм сонирхолтой байгаа шүү дээ. өмнө хизээч тийм болцоо хийх боломж бол хаач олдохгүй байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгээд тэрийг одоо заавал хостой болох албагүй гэж болно шүү дээ. Тэгээд тухайн үед ингээ гоё шин өөрийгөө нээгээд одоо таниад тэгж ороод тэгснийхаа дараа тэр хүнтэй maybe match болохгүй ч гэж магадгүй байхгүй. Тэглээ гэхэд тэр бичлэг нь одоо ингээ дараа нь маш олон хүнд дусамжч болно, дээрэс нь маш олон хүнд ч хүрнэ гэсэн үг байхгүй. Тэр хүнийг Драмач болно тий. Эсвэл дахиад гоё драманууд ч үүсэх магадaltaй. Дор ажил 100 мянган хүн үзчихэж байгаа Тий, байхгүй. дор хайж штэ. Тий, дор хайж. бичлэг Та зүгээр яг энэ нийгэмд ингээ өгж байгаа байхгүй Тий, тий. энийг ийдгээ тий. Бай охноо. арт төмний охин болж ингэж гаргаж байгаа л тий. 100 мянган хүн тэн дундаас бас айгуу гоё Хүмүүс өөрсдөө таалагдах хүн тий. Өөртөө гоё байж болох хүн тэнд дунд байж байгаа шүү дээ. Доор нь баг инстаграмууд нэгс пэйж Тийм, дээр таалагдвал ороод так гээл. Үүсч гэсэн гоё. Яг үнийг хэлэхэд Clapper цацсан миний комеди бичлэгээс ч илүү хүзэлтэй болчихжээ. Тэнгүү чи бас зүгээр Бас харасч чи одоо манай дээдлээд ороод шууд барыг тэгвэл арт түмний хүү маа. би барыг дээдлээ шоугаар илүү өдөрхөр байгаа. Өөрөө ч өөхнүүдийг ийм илүү ийм хайрын тал руу оруулсан жишээс. Тэгээд зөвөр арт түмэд орохыг хүссэн байдаг шээ. Өөрөө комеди клуб дээдлээд орсон. За. Яг нэг талаараа зүгээр яг ингээд олон нийт ингээ өвчөж байгаа. Тэгээд тэрнээсээ цаашлаад ч юм уу өөрөө юм контентыг сонирхолтой бол тэр чинь бас Өөрсөнд анх л үүссэн. анх харсан анх хүний харах хоёр дахь харах чи өөр шүү дээ. Ингээд юмыг үзэхэд одоо магадгүй зүгээр нэг юм контент хийдэг охин ч юм уу өмнө нь ингээд манай шоунд орсон байж байгаа контент хийж эхлүүлэл өө энэ нэрээ нөгөө нэг дээдлээд орж исэн хүн байж тэгээд үздэг ч юм уу тий. ч юм уу тий. заавал нэг ингээл хостой болоод ч юм хостой болоод гоё. Гэхдээ тэнцээс нэг орж ирээд нэг юм алдаад байгаа юм бол байхгүй тэр чинь аль яг хөө ингээд надаа нэг ганц хоёр хийлгэн тийм ээ. Гэхдээ хийлгэн гэдэг нь яг хийлгэх биш шүү дээ. Жохо муухай ойлгочихгүй. Зүгээр юм жохо ганц хоёр рөөст байна тийм ээ. Тэгээд Таар тим юм ирж гинөө. Жохон юу? Нийгэмд комедиан гэж танигдахаас илүүтэйгээр хосын шоуны хөтлөгчд гэдэг юу илүү танигдах магадaltaй болчиход шүү дээ. Энэ ямар мэдрэмж шиг гэж байна? оо тэгэл гоё Комедиан шүү. гэдэг нь гоё юу эсвэл дээдлийг хөтлөгч байна гэдэг нь гоё юу? Аль аль нь гоё шүү. Тэгэл таньж байгаа л гоё дөө. Тэгээ гол нь одоо надад бол одоо дээдл шоуны хөтлөгч гэж явсан гоё байгаа. Илүү гоё гоё. Тийм яг тэгвэл би одоо угаасаа комеди хийхгүй байгаа болохоор тийм би одоо хийхгүй байгаа юм а хүнд хийдгээр танигдчих чадахгүй шүү дээ. Яг өөрийнхөө хийж байгаа ингээ те бас хүчөтмөр байгаагаад ингээд байдлаа оролцож байгаа юм чи ингээд дээдл шоуны хөтлөгч ваа би миний жаа ингээд тэр нь гоё. Бүр ингээд урт хугацаанд ч юм уу те ингээд би ч бас дан энэ шоу хийгээд бас баймааргүй шүү дээ. Өөрөө бас комедид дуртай хүний үед дахиад би комеди бичлэг ингээд цацсангууд комедийн заяа явж гин. Тэгээд танигдчих нь гоё. Бүр ингээд цаашвал
Өө дээдлийн шоуны хөтлөгч бас комедиан заяа. Ер нь бол бид хоёрын уг юу нь болохоор комедиан байхгүй. Бид хоёр ч өөрөө комедид амар дуртай. Тэр мэдчихэж байгаа. Тэгэхээр тэнгууд тийм болохоор илүү комедиан талтай юу байгаад гэтээ дээдлийн хөтлөгч гэдэг одоогийн нөхцөл байдал дээр бол угаасаа дээдлийн хөтлөгч гэдэг нь амар гоё байгаа. Тийм айгүй гоё байгаа. Яг Одоо жишээ нь одоо амраах ба шүү дээ. Комедиан амраах. Тэнгүүд одоо weekly амраа болчихж байгаа шүү. Тэнгүүд тэгэл ингээл хүн хийж хамгийн сүүлд чи яг үгүй ер нь хамгийн сүүлд юу хийсэн юм чи аль нь тод байсан тэргүүрэл хүн дурсагдаж явж байгаа байхгүй цааш та. За яг комеди их хөлчөө. За би ч нөгөө нэг энэ хөтлөгч шүү дээ тийм ээ. Тэгэхээр надаас бит энэ юм. Ийм зүйл. Комеди юм аа. За удахгүй тийм манай заяа хийх баха. Комедиг бол ингэсэн шүү дээ. За ярихгүй ч хамаахгүй. За та хариулахгүйсэн ч болно. Та хариулахгүй шойхтой араас нь зүгээр. Катлж яа. Үгүй яг би одоо дутуу юм ярьсан юм байна. Ярих юм аа. Гэтэ жоохон муухай юм байна. Муухай юм. Тийм нөгөө нэг юу яг одоо 7 хоног болдог гэдэг нь бас айгүй гоё үзэх болгонд өөр байдаг гэдэг юм байна. Бас ярил. Яг ч нөгөө дээдлийг таяр хөтлөдөд байгаа болохоор заяа асуулт асуухаас илүү би асуухх нь тохиромжтой байдаг. Үгүй Үгүй одоо заяа юу гэж асуух тийм үстэй тий. Бас тийм л дээ. Үгүй сая мэн ямар ч юу эмгэлээгүй шүү. За. Тэгснээр нөгөө өнцг нь юу гэнэ? Одоо ярих өнцг нь Одоо ингээд манай шоуг бодитоор ирж үзсээрээ тэгээд ингээд үзэх болгонд өөр байдаг болохоор комеди шиг биш гэдэг юм байна. Хүмүүст хэлээд тэгээд за эсвэл дээрээс нь бас нөгөө токсик ирдэг комментууд моментууд. Тийм комеди одоо хийдэг хүмүүс одоо ингээд дээдлийн шоуга хийгээ явж байна тийм ээ. Одоо авах мэдрэмжийн хувьд ер нь яг юугаар ялгаатай ингээд окей. Дээдлийн ер нь хүмүүст хүрээд нь штэ. За яг хүрээд байна гэж мань бол бодоод угаасаа хүрж л байгаа. Гэтэ тэр бас нөгөө комментүүдийг харахаар заяаг бас айгүйх тийм рүү одоо шүүмжилж байгаа. Тиймэрхүү комментүүд бас нол их ирж байгаа тий. 90 10 тий. Хайрлаж байгаа нэр, харааж байгаа нь 10. Тий 10 тий. Тэр би тийм байгаа болохоор л яах вэ ингээд гоё юмтай байна. Заяа тэр комментүүд дээр яаж бодож хандж байна? Би яг ингэж чамд хувь чатаар ч юм уу хүмүүс орж ирнэ. Би бол тэр комментэн дээр яах вэ ингээд янз бүрийн юм бичсэн байгаа юм л та ингээд заяа харлаа алар гэх тий. Энэ эцтаг болиул. Оронд нь би ормоор байна. Тийм дороор оронд би өрнөөр байна гэдэг. Хүний шоуг зүгээр тий орсноо би хөтлөгч нь бол ийм аа гэж тийм амар. Яг би тэрэн дээр яг үнэхээр бүр уур хүрмээр юмнууд байна. Би чинь нэг тийм ингээд комментнээс нэг айж маягаал ингээд байд хүн биш. Би ингээд шууд доор ингээд хэрэглчмээр байдаг аахгүй бүр ингээд хэрэлддэг үү? Би чинь бас уг хүн бол нэг бас тийм хүмүүжлтэй хүн биш аахгүй. Ядар хүн. Тийшүү ярина. Шууд ингээд тий гарч ирснээр хилчдэг тийм ээ. Тэгээ жоохон базсалтай. Жоохон байдаг. Яг миний ингээд бүдүүлгэн давцсан юм 90 10 баг. Яг доор яг суур хүмүүжл байгаа. Тэгээ би бичсэн ингээд яг ингэж биччихээл за гэж устгаал. Нааг бүр ингэсэн заяа. Энэ заяа лалар байнга нэг хувцас өмсөд байх юм. Өөр хувцсан байхтаа шааж байхгүй. Яг тэгж байгаа байхгүй. Тэгээ би нэрэж чигтээ өөр хувцсан болов гэж бодохоор надад зөндөө хувцас байгаа. Тэнгүүтээ яагаад тэр хувцсыг өмсөж таарад байна гэхлээр нэгдүгээр тэр чинь хагас өдөр бичиж байгаа байхгүй юу? Гэхдээ нэгдгээс 5 өдөр өөр хувцас өмсөж болно доо. Тэгээ хагас өдөр ягаад ч юм ингээд бүх хувцаа угаач хүнд нэг юм өмсвөл тухтай байдаг хувцас байдаг шүү. Яг тэр хувцас. Тэнгүүд би ингээд хараад за энийг ингэ чи энийг юм чи тэгээд ягаад ч юм гээ оччихдаг заяа. Тэнгүүд тэр нөө нэвтрүүлэх төрөөс хүн харууд гайх ахгүй энийг бицтаач одоо байнга тэг өвстэй би ч бас. Тэгээд би ингээд доор нь бичиж байгаа хгүй. Харин тийм ээ өөр хувцсгүй байхдаа бицтаач нэгээ би өөр аккаунтаар ингээд эсвэл зүгээр л энэ хувцсан тухтай байдаг юм болов уу? Бас цаана. Өөрийгөө ингэж зүгээр ойлгох юм. Нөөсөө заримдаа би үнэхээр хэрэлдэн. Тэгсэн чи юу гэсэн? Тэгсэн чи хариу ирсэн. Тэгэл би ингээд юмнуудаа ингээд яхаа хэрдэгтэй нь хэрэлдэн гоё тайлбарлаа. Тэгээ би одоо ингээд хагас өдөр яг ингээд дээдлийн шоур явахаас өмнө яг нөгөө коммент бас хаяа орж ирэл тээ. Нэрээ өөр юм өмсөё гэх тээ ингээд сольж мэлдэж ч юм уу. Яг тэр залуугийн хэлсэн үг те. Тий, тэрнээс болж би ч гэсэн бас хувцас ер нь бас давхар сольж ийл гэж бодсон. Яг нэг тиймэрхүү юмнууд байна. Яг ийм юм байгаад нэг заримдаа ингээд нэг өдөр 2 дугаар бичсэн юмнууд байгаа байхгүй. Тэгээ тэр ингээд цацгаар жишээлбэл нэг хувцастайгаа бид 2 одоо ингээд жишээ нь энэ ийм багхгүй. Кейс байгаа байхгүй. Бид хэд шоугаа зарж байгаа шүү дээ одоо хүнд.
30,000 төгрөг. Үний 30,000 төгрөг авч штэ. Тэр чинь бас бага мөнгө ш. Тийм. Тэгээ эренгүүт л нэг юм Ганцхан болцоо үзүүл. 30-40 минут юу ячаад 30,000 төгрөг авчаад явуулчихар чам. Муухай байхгүй тэр чинь бас нэг орой үнэхээр тэр чинь өөр юм хиймээр байсан байж Умаа магтаад гоё тэр пив уугаад гоё яг нэг шиг юм гоё баймаар биш. Тэнгүүт бид хоёр ирснээ 30,000 төгрөг авснаа нэг 50 минут ягаал гарч тэр 50 минут яг үндэ хүн хоёрхан л пив уух байхгүй. Тэгээ үнэхээр нэг гоё мэдрэмж авахгүй. Өөр эсвэл тэр хүн ингээд өөр бас найзуудтайгаа уулзаад ингээд явж болох болно ш. Тэнгүүт л бид хоёрыг сонгоод ирж яхад нь бид хоёр нэг юм эдгээр минут ингээд за мөнгө ч авчлаа одоо яв гэж болохгүй байх. Тэгээд тэгш нэг өдөр 2 дугаар ингээд те 6 хосмас ч юм ингээд биччин тэнгүүт тэр чинь би одоо ингээд нэг юма бичиж дуусчаа завсарлахтаа хайртай ороод ингээд хувцас солиод Тэгээ бандаж хөдөлдөг шиг. тэгэл яг тэр хувцастайгаар ингээд гарна. Тэгэхдээ яг би угаасаа 7 хоногийн дараа яг тэр хувцастайгаа очиж гин үнэн. Тэгэл гоё штэ ер нь тэгэл хүмүүс гоё хамгийн имзэлсэн комеди юу вэ? Имзэлсэн чааш зүгээр хамгийн яг ингээд зүрхэн одоо ингээд бодоход нэг тим комеди гэдэг юм тий. Харин нэг хүн тэгсэн байлээ. Яг түрүүний заярхтай ажиллах нөгөө энэ дөрөв нүттэй пистаг болгочихоо. Заяа анда хоёулаа шаа гэж. Тийм дорой биш. Тийм тэгээ бичсэн. Тийм бүр анда манднаас Тэгээд тэг бичсэн бахаар нь би заяагийн амтны юм баг та. Би нэрээ дөрөв нүттэй. ер нь тэрээс үлдчихэ тий. Хүн өмнө нь үлдчих واخ. Тэг чи бас зөвөн стандарт байгаа байхгүй тий. Бодолж байгаа байхгүй нэрээ. Окей за. Гэтэ энэ надаа ямар ч үр дүнгүй байлаа л гэж бодож байгаа. Ингээ үлдэж байгаа ч гэсэн би одоо яг тэндээсээ юу ч авах хэрэгтэй юм тий. Эсвэл комент нэр тий. Би одоо намайг яг сайжрал гэсэн санаал авах хэрэгтэй. Гэтэ би одоо хоёулаа утга зүггүй ингээд бүр ингээд шаагаад байна гэдэг чи бүр Тийм шүү дээ. тэр чи одоо болцоо биш шүү яг дээ. үнэндээ Тэр чинь. Нэгэн жаахан ингээд 10 бэлгшгэл баланслах байхгүй. Төрөө яг жанжишмоо байраа явж байгаа хэвээр. гоё ингээд явна. Би яг заяа шиг байж чадна ашаа. Гэтэ ер нь заяа жанжиш юмаа хадгалж чаддгүй гэж ингээд тий. Та нэр солигдол фаны тий. Нэг солигдсон шүү дээ зүгээр юм уу? гэтэ яг хөв үн ингээд угаасаа миний хөв хүн яг заяа шиг ус тийм байж чадахгүй л тий. Угаасаа тийм болохоор яг ингээд битээр өөр хөрөл байх. Төрөө чин джентльмен би джентльмен. Джентльмен заяа. Комментэн дээр ингэдэй. Би ингээд нэг ямар ч одоо ямар коммент хийх санахгүй ингээд би хэрэглэгчээсэн байхгүй яг ингээд. Тэгсэн чинь тэр чи юу яа гэм бэ? Өмнө нь биччихсэн комментнаас давхар харагддсан байл. За. Одоо өөр манай бичлэгэн дээр бичсэн коммент. Би яг ингээ хэлчих гэсэн чи өмнө нь нөгөө нэг эмхтэй өстө гоё байна мэн гэж тэгсэн байсан. Чиний бичлэгэн дээр. Үгүй. Тэрийн дээдлигийн За. гоё байна гिचчихэд дараачих дээр нь нэг юм бичсэн байсан. Тэгвэл би ингэчээд ингээ харсан чаа. Нэрээ бас тэ эн чинь ингэдэм биш тэ. Бас сайнын ч бас бичсэн байх гэдэг үгнээс би нөгөө бичсэн юм ингээд амар уурт ингээд тайлбарлаж байгаа байхгүй юу. Ийм асуудлаас болоод ийм байсан юм байсан. Тэнгүүд бас муухай юм бичиж болно. Гэхдээ бас заримдаа бас сайн байгаа юм бас. Тийм яг ийм байвал биш юм уу болчихл байгаа байхгүй. Тэр нэг хүн ингээд амар ингээд би нөө бичлэг орж манай премьер явж байгаа шүү дээ. Видео болгон орж байгаа. Тэрнийхэн доор бид ингээд би лайв чатинг уншчихад байхгүй. Тэнгүүд нэг хүн ингээд амар учиргүй хараагалаар хоёр суух лалар малаа. Энэ хоёрын хүртнэ гэж юу байсан юм бэ? Амар орж ирдэг байхгүй. Тэгэхээр би ямар амар ууртай хүн бэ гэж бодоод зэрэг өнгөрсөн байхгүй. Тэр чинь дараагийн ингээ хоёр дахь видеог нь харлаа. Тэгс чинь нэг Тэмүүжин байсан гэсэн. Хоёр дахь видеонд манай Тэмүүжин байна. Энэ оролцогч нь ямар тэнэг шааж байна гэж эхэлж байна. Орцогч руу орцогч руу орчих жоохоо байхгүй манай. Тэгснэ яг ингээ чинь харагдаж байна ингээ хоёр моёр юм дугаар топ пен юм хоёр моёр юу авчихсан. Тэгснэ 3 дахь юм бичлэгэн дээр орсон чинь хоёр хөтлөгчтэй амжилт гэж. Тэр одоо аяаш хүмүүс гэсэн байхгүй ингээ уусаад ингээ гоё тий. Тэр ойлгож хэлж штэ. ойлгож байгаа хүмүүс. Ихэд одоо ойлгохгүй бодож штэ ингээ райд ороод ирсэн. Анх удаа л ус хэцүү штэ ингээл body count маа тэр хүн чинь анх нөө сонсоогүй юм хаалттай жоох юм сумрууга байгаа байхгүй. Тэр чинь нөө төв рүүгээ юм байна. За энийг хасаж өнөр амар муухай ялуулсан юм байна шүнээр. Яг тэр хүн ингээд өмнө нь тим юм ингээд сонсож байгаа үл тэнгууд хүн чинь монгол хүн чинь мэдэхгүй юм амар муухай шатдаг штэ ингээд. Тэгээ мэдих тусмаа ингээд яг ингээд тэр хүн зөв хүн байгаа гоё тий хүмүүжил. Тийм юм бол байгаа. Тэгэхээр хүмүүс маань ингээд бас дагаа сураад яваад лээ. Одоо энэ body count mount ч баг хэвэн юм болчихлоо шүү дээ. Ингээ битэр ч одоо баг хүмүүсээс манай орч бүгд гоо бэлдээд ирсэн. Body count хийхэд бэлэн байж. Одоо эн чинь тэгэл бас нөгөө нэг тийнейж насны хүүхдүүдэд бас юм зөв юм. нэг бодлын бас зөв. Нэг бодлын
тэрийг хүн яаж хүлээж авахсаа ч талж Гэхдээ тэр чинь тэгэл одоо ингээд жишээ нь чи нэг одоо хүнтэй ч юм уу. За би чи нэг хүнтэй ингээд үерхэж чинь за ингээд болцож чинь. За. Тэнгүүд яг албан ёсны үерхэд тийм нэг биш. чиний body count чи хийдвэ. Тийм ээ. Тэнгүүд нөгөө үнэнгээ хилдэг. Мгм. Тэгээ асуухгүй бол ингээд явснаа дараа нь ингээд мэдээд нь шүү дээ. Одоо нэг Монголд нэг юм үгийн байд шүү дээ. Ингээд бид наалхтай чи ингээд унтцсан шүү дээ. Ингээл тэр юмнуудыг дараа нь сонсохоор ингээ нөгөө чи өмнө нь ийм байсан юм байна гэх чинь нөгөө эмэгтэйд бас юм сэтгэл зүйн асуудал واخгүй ингээд би өмнө нь ийм байснаа ингээд одоо нөгөө хайртай залуу нь ингээд чи өмнөхийг мэдчихлээр ингээд хэцүү тэнгүүд анаасаа ингээ нэг нөгөө бүх юм хийж байгаа. тийм нэг нөгөө ингээд зарим асуугаад нь бас ярилцдаг тэгээд чи нэг юм тоо гараад ирчихэж байгаа body count гэдэг зарим цааштай хүн асуух юм байна гэж бодоод тэнгуү тэрийг бас зарим ингээд хүн болгонд өгөөд тахгүй ингээд бас одоо тий нандин чихлэх байхгүй жишээлбэл зарим нь тий окей миний body одоо ингээд хилдээс олон тийшээ байж гарахгүй шүү олон байж бас болохгүй юм байна тэнгүүд тэр чинь бас дараа чи миний үерхэх хүнд бас тий чи би үн цэнтэй байх юм байна гэдэг мессеж авал болохгүй авахгүй хүмүүс байж байна тий янз бүрч байж болно шүү дээ хүлэн авалтаас сонголт тэгвэл одоо ингээд их байвал хүмүүс ингэж хүлээж авах юм байна яагаад их байхаар ингэж байгаа юм бол ингээд бас ингээд нэмрээс тэнгүүд би чим тэнгүүд нөгөө манад оролцсон охтууд айгүй мундаг би бас сүулт нь ингээд хилүүлээд байгаа таад ингээд илүүлээд яг ингээд болно гэтээ им залуу үедээ бас ийм өгөх зөвлөгөө байна уу те үерхэл дээр яах хэрэгтэй юм баста ингээд би нэг охиноос ингээд хилчгээ те ингээд чи юу гэж бодсон ингээд тэгсэн чи айгүй гоё юм хэлж байгаа байхгүй миний дүүнэр ингээд үн цэнтэй байгаарэ эхлээд чи ингээд өөрийгөө хайлаа тий ингэж нэг юм хэлбэр хөөж ингэж хүний араас ингэж өөрийгөө алдаж яваар ингэж өөртөө хайртай бай өөрөө үн цэнтэй бай гэд хилэнгүүд манай зүйлийг үзэж байгаа одоо 18 таа ч юм уу яг юм тийнейж насны хүмүүс ч бас алгаад ичээд тий ингэж юу байгаагүй л хүлээж авах хин нэг нь хилээгүй байж болно шүү дээ хилцэн баг хамаагүй тэгээ тийм үг ингэ сонсонгууд нэрээ би чи ингэ ер нь өөрийгөө хайрлах юм байна гэдэг ч юм уу бас ингэ дагаад тэр чи ингэ яг хөө ингэ хитрхи чөлөөтэй байгаа нь сул талтай ч гэсэн нөгөө талаараа бас ингэ хүрх юмаа хүргээл явж байгаа. Одоо гэхдээ энэ ч л нийгмийн ингээд явах одоо нэг юм зарчим байгаа шүү дээ. Тэгэл ямар нэгэн байдлаар энэ хүн бит хоёр хэлээгүй л гэхэд өөр хүн тийм ингээд хаалттай байгаад ингээд чи тийм асуудал байгаа байхгүй одоо энэ нэмийг ярихгүй бол тэр чи ингээд хаалттай тийм хэцүү. Тэгвэл ингээд яриад эхэлчихэнгүүт бүгдээрээ ингээд яриад одоо чи нэг юм арай юм тусдаас юм арай юм нээлттэй юм октод байдаг шүү дээ ингээд чөлөөтэй хамаагүй ярьцдаг. Тэнгүүд наач өстой явдалтай тэгээд тийм болохоор юм байгаа ингээд. Тэгсэн чи яг үндэ тэр хүн зүгээр л юм чөлөөтэй. Гэхдээ өөрөө тийм муу хүн биш юм байдаг шүү дээ. Тэнгүүд одоо ингээд нийтээр ингээд яриад эхлэхээр ингээд бүгдээрээ ингээд юм тэрийг окей гэж хүлээж авдаг болж байгаа. Тэгэхээр битүүрийн асуултууд одоогоор нэг юм амар хурц байгаа юм шиг хэрнээ бас нийгэмдээ зарим талаараа ингээд хүн яаж хүлээж авахаас шалтгаалаад битүүр бол өөрсдөө тэрэн дээр нэг амар буруу ингэж бас яг тийм боддгоо тийм. Ер нь бол аль болох битүүрийн энэ манай шоуны гол зорилго чинь хос төрүүлэх зорилготой болохоос шүү хүн хийх зорилготой шоу биш байхгүй. Яг уу яг хоёр хүн маань хоёр хоорондоо хүнээ хийж болно гэж байна. Тэгэж болно. Хүүхд хийж гэсэн үг шүү дээ. Тэгэж болно гэсэн үг. Тийм. Таны одоо юг яг энэ шоуг гэр бүл нь үзчихлээ гэх те. Яг энэ дээр ямар сэтгэлтэй байна? Үзчихэл байгаа гэдэг үү. За ээж чинь бол ээж нь ч юм уу аав ч юм уу юм хэлж гинөө. Үгүй ээ. Гэхдээ одоо юу яаж асуух уу? Үгүй асуухгүй хүмүүс үзчихэд гоё хэлэхгүй байна шүү дээ. гэх юм уу? Хэлэхгүй юу? Яг би асуугаад байгаа юм бэ? ээлти дээр бол биш заяо. Би нөө увсэлгээ бичлэг цацах та. Жохон хүү байлаа шүү дээ 19-тэй ч юм уу 20-тэй л нэг хүүхэд. Яг 20 дөнгөж 20 хүрсэн. 20 л ирсэн юм тест. Тэгээд тэнгуү тэрэн дээр нэг юм хараал мараал хэлж мэлцэн иймэрхүү юм. Тэрэн дээр би амар имзэлдэг байсан. За ингээл аав ээж хараагүй гэж бодлоо. Ядж яах нөгөөдх нь ингээд амар ингээд хөрцөө бүр ингээд ингэсэн. Уусаа яалсан ч үзсгээр тэгчээд би за аав ээж хоёр гайг бах та гэд би нөө манай яг маа дээдлийн ихчээд байхгүй. Хичээс асуугаад. Би ингээд уучлахгүй жисэн. Ханаа уучлаарай ингээд дүүн ингээд юм жоох юм байсан гэсэн ингээд тэгсэн чинь ингээд үгүй чи юу яриад байгаа юм бэ? Айгуу гоё юм штэ. Энэ тэрийг хилэнгүүд би ингээд имзэглэж эхлэхэ болж байгаа байхгүй. Яг нөө төрөөгийн аав шиг те. Яг үндэ ингээд дотны хүмүүс яг ингээд гоё хүлээж авангууд юм. Гэтэ ингээд би нэг тийж ярьлаа гэд нэг юм яадаг алдсан юм шүү дээ. Одоо энэ чинь голонд би за одоо бол надаа бүр ингээд хамаагүй болж эхэлж ингээд хүн гэрийнхэн юу гэж бодох бол ингээд энэ юу гэж бодох бол гэр уусаа тэндээс юу ч хаамжлаг бас хизээж гарахгүй ингээд байгаад байгаа байхгүй. Яг одоо бас хүмүүсийн битэрийг шүүмжиж байгаа нэг юм байгаад байгаа нь одоо нөө шахахгүй юу тий гэдэг үгийг ингээ айгүй их ашиглаж байна л гэдэг юм байгаад байгаа юм.
Тэгш яахгүй ингэж яахгүй гээ. Тэгээд чи одоо бараг л угаасаа тэртээ бит хоёргүй хүмүүс ярьж л байгаа юм байхгүй юу. Зүгээр тэрийг бол бит хоёр засахад бол тэр бол нэг юм амар шоо шаа гэдэг. тэгээ гоё хүснээрээ бит хоёр хийж болно шүү дээ. Тэрийг бол бит хоёроос болоод хүмүүс тэгж хэлээд сураад байгаа юм бол байхгүй яг үндэ. Тэг угаасаа буруу шаана гэж ярьдаг шүү дээ. Тэр чи яг зөв бидтэй. Мэдэн дээр эрс буруу шаав гээл те. Зөв шаав гээл те. Тэнгүү тэрийг зүгээр гүү юу дагварл залгасч байгаа байхгүй шаахгүй. За. Тэгэлж айгу удаа ирчлээ тий. Тий хөөхөн. За өөр Дуусхий та тий. өөр юу вэ? За юу гэж За тэгээ дийтлийг болохоор надад нэг гоё үзэх гоё шалтгаан, нэг гоё шалтгаан байгаа. Тэр нь болохоор яг ингээд байнга шинжлэгддэг. Одоо хоног болгон ирээд үтсэн ч уудахааргүй. Одоо хүмүүс ирж үздэг болчихлоо шүү дээ. 7 хоног бол би одоо 3-7 хоног дараа ч ирж үзэж байгаа юм харж байна. Ирээл үздэг өөр найзтайгаа ч юм уу, ганцаараа ч юм уу. Заав сингл хүмүүс ч үзэх албагүй. Ингээд хосоор ирж үзэж байгаа хүмүүс байна. Тэнгүүтээ ингээд орж байгаа эмэгтэйрүүн эхнэр нь крашлаа те. Тэгснэ нөхөр нь орж байгаа залуу нь крашлаа ч юм уу. Ингээд амар гоё юм чөлөөтэй. Одоо юм хосууд жишээ нь ирээд үзэхэд амар сонирхолтой байхгүй. Жишээлбэл нэг нэгнээс асуултыг асууж байна. Тийм ингээд ийм чи ингл яг хараа яг энэ ордосэл нэг оройг бас ингээд зүгээр дан сингл хүн энд ирэх ёсгүй байхгүй зүгээр л гоё хосууд ирж олж ийн зүгээр ийм найзуудаараа ч ирж үзэж болж зүгээр гоё фан байх гэх тийм дараа ч ирж үзэж болж юм те. Ер нь бол айгүй нээлттэй тэгээд гол нь манай шоу нөгөө нэг оролцогч давтагдахгүй болохоор байнга ингээд шин юм үзнэ л гэсэн. Яг асуултаа зарим шинжилээч гэдэг юм ярьж лээ. Тэр чинь үгүй асуулт бол жишээлбэл ийм байхгүй. Хүн болгон жишээлбэл тэр асуултанд хариулахыг хүсэж байгаа байхгүй. Яг үүндээ зарим нь жишээлбэл тэр одоо сая асуултууд гэж байгаа шүү дээ. Зориул асуултууд гэж байгаа шүү дээ. Тэрийг асуугаач гэдэг байхгүй. Бүрөө тийм. Заавал маш олон сэдвийн өрөөнд ярилцлаа. Тэг яг ингээд тэ дүгнээд тэ нэг хүн хэлдэг шүү дээ түрүү. Тийм. За тэгээ өнөөдөр бол ер нь тэгээд дээдлийн шоугаад ярьчдөө бит хоёр бол яг миний хүмүүс тал нь бол угаасаа тэгээд зөндөл ярьчлаа шүү дээ. Тэгэхээр дээдлийн шоу маань болохоор яг хамгийн гол юм ямар ч насны хүн үзэх боломжтой. Тэгээ 18-аас дээш бол ямар ч насны хүн үзэх боломжтой. Тэгээд сингл байна уу, хосороо байна уу хамаагүй бүгдээр үзэх боломжтой. Тэгээд хамгийн гол нь байнга шинжлэгдэж идэг. 7 хоног болгон шинжлэгдэж идэг болохоор одоо нэг хүн энийг ирсэн хүн дахиад үзэхгүй байх гэсэн ойлголт байхгүй. Байн шин юм ярьж байгаа шин хүмүүс байгаа учраас тэр нь айгүй гоё онцлогтой. Тэгээд айгүй гоё шинэлэг байдлаар бид нар аль болох байх гэж хичээж байгаа учраас тэгэхээр таад маань тэр одоо тийм гоё шоуг ирж үзээсээ яг ботоор нэрж үзүүл зүгээр YouTube-ээс үздэг шүү. Тэгээд шал өөр байдаг шүү. Тэгээд ирээд үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд бид нэр өшөө илүү гоё болох болно. Бид нэр өшөө илүү олон контентууд хийх болно. Тэгээд манай сошиал сувг, Instagram их те YouTube хаягийг одоо бүгдийн одоо Club Comedy Club YouTube хаяг, Instagram за Daily одоо Instagram хаягийг бүгдээ гоё дагаасаа гэж хүсэж байна. Тэгээд манай одоо Daily-ийн далайн байцаанууд гэдэг нэртэй одоо юм community үүсгэж байгаа. Яг зүгээр манайхыг дагцсан байх тэр community-г нэг л гэсэн үг. Та одоо манайхыг дагж байгаа. Тэг яг бас шууд далайн байцаа болно гэж бас бити ойлгоорой тийм. Ямар ч цаа үнэхээр манай Daily шоуны тийм Daily шоуг үнэхээр чи хайртай байнг ингээд дугаар болгоны алсалгүй үздэг, subscribe одоо хонхмох дарсан ч гэдэм юм. Тийм байх юм бол одоо мэдчихдэг те. Тийм манай одоо далайн байцааны нэг шүү боллоо шүү тийм ээ. Тийм. Тэгээд гоё идэвхтэй байгаараа биднийг гоё дэмжээрэй. Бидний дэмжсэн мөшөө одоо бид ингээд цэцэг усалдаг шиг ингээд улам л гоё болоод илүү гоё контентууд хийгээл илүү та бүхэндээ маш гоё юм өмнө урд хожид харагдж байгаагүй юм болцоонуудыг контентуудыг те та бүхэндээ хүргэх болно. Тэгэхээр хүрэхээр хичээлж одоо заяа бит хоёроо ажиллах болно. За тэгээд бол амлаж байна. Тайлтай амжилт хүсье бас дээдлийн шоу гэн те. Тийм баярлалаа. Урилга бас хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Манай ч яг одоо ингээд цаашаа баярлалаа. үргэлжлүүлэе гэж таа. Ингээд чи тэгээ хамгийн ихний дугаар дээр бас үнэхээр ирсэнд баярлалаа бас найз. Тийм тэгээд бас одоо дугаартай ирсэн. Daily бол ингээд болчлаа. Одоо сүлдээ бит хоёр маань одоо подкаст хийж хэлж байгаа. Хамгийн сүүлд нь ярьж байгаа шүү дээ. Тий одоо энэ подкастыг та бүхэн одоо үзэж байгаа хин нэгэн хизээч хамаагүй тийм. Тэгэхээр одоо сүлдээ бит хоёрын одоо энэ подкастыг ингээд шинээр бас эхэлж байгаа ихний дугаар явж байна. Одоо бас ингээд Daily сая яаж ихсэн гэдэг шиг одоо ингээд бас ингээд цааш нь ингээд шин түүхтэй. Тийм нэмэгдээ шин түүх ингээд эхэлж байна. Тэгээд бас одоо яг энэ одоо подкаст ингээд цацгаж байгаа сувгийг бас тийм ингээд бас дагаарай тийм ингээд одоо ингээд
би дээдлигээс одоо энэ ч бас ирж ийн бас миний бас нэг юм шин юм ингээд нэгдэл явж байна. Тийм болохоор ингээд бас манай сувгийг бас дагаад Энэ шин түүхэн үцэг таад манд хамтдаа эргүүлээрээ. тийм энэ подкастыг бас ингээд дагаад бас цааш нь түгээгээрээ тэгээд бас дахиад ингээд одоо юм чанартай юм подкаст ингээд бас гой зочнуудтай ингээд бас явна. Явна цаашдаа хэнийг оруулмаар байна ингээ бас комент хэсэгт бичээрэй тий. Тэгэхээр бид нэр яг яриад байгаа. Илүү яг дан жинзигэрээ дагны хийж чадах. Ер нь гой залуучууд Залуучуудаараа, одоо бид хэд үеийнх чинь бол яг бүтээж байгаа. яг хийчлаа шүү дээ. Яг ингээд өмнө нь бол бид хэд сонсогч байсан бол одоо бас нэг юм туршлага бас хуваалцаа тийм байд юм байлээ гэж ярих насан дээр ирчих жоох. Тэгэхээр бас тэр төлхөө бас тэр хүмүүсийг бас оролцуулж ярина. Би бол одоо сүлдээ энэ бол сүлдээ бит хоёрын подкаст. Би яг үндсэн хостоор явна. Тусдаа. Төрөө зур Зочин байгаа өнөөдөр тийм. чинь тэгээд бас бас тийм дээдлэгээч үзээрэй, манай подкастыг ч үзээрэй. Тэгээд бүх одоо нөөц бололцоо бүх юмаа гаргаад бас чанартай юмнууд гарах болно. Тэгээд ямарч манай подкастын хамгийн ихний дугаар байлаа. Тэгээд оролцсон төрөөдөө бас баярлалаа. Хялтар хөтлөгч сүлдээдээ бас баярлалаа. Тэгээ гар барьчвал тий. Тий, одоо энэ ширээ хоосон байгаад байгаа үз манай. Тэгэхээр энэ бол одон учраас хэрэгээр юм хоосон ихлүүлж байгаа. Гэхдээ бит хоёр подкастнда ямар ч спонсор авахгүй энэ би хатуу хэлчихье. За яг спонсордоч нэг чухал. Зүгээр л Байсан ч байхгүй замаа тий. Зүгээр л ингээл тэгвэл бити холбогдох шаа. гоё ярилцаал ингээл явдаг юм байна. Тэгээд арцсан баярлаа. Тэгээд дараагийн дугааруудаар иргэн уулзъя. Баяртай. За баярлалаа.